Одоо зөвхөн ихлээд хөө. Гуйж байгаа юм уу? Тэг гуйж. Яг уу. Яг. Энийг оруулж чараа гуйж байгаа юм. За эхлэе. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт би ялт найзтай хамт байна. Эхлүүлж байна. Бажи энд ялтаа хүмүүс зав. За өнөөдрийн шинэ дугаар. За хичээлийн шинэ жил эхэлсэн байна. Чамар сонирхох юу вэ? Эхэлчихэж байгаа юм уу? Эхэлсэн. За эхэлсэн. Эхэлсэн байгаа даа. Эхэлсэн байгаа юм. Гарахад бол эхэлсэн байна. Би чинүү дараа эхлэх байгаа шүү дээ. Хичээлийн шинэ жил эхэлсэн байна. За сайн байна. Чи яагаад ингэ тэнэгт юу гэм бэ? Хүн би ингэж боддог. Хүн болгон энэ зүгээр масыг ингээ авч болохгүй тий хичээлийн шинэ жил эхэлсэн байна. Гү би яг би айгу шударгаар байх хэвээр. Манай нөхдөд өмнө бичсэн гэдэг хүмүүс мэдчих хэвээр байхгүй тий. Шударгаар байх. Тэгэхгүй НБ тогтор хүрт хүмүүс энэ бичсэн мэдгүй хүмүүс зөндөө байдаг болохоор энэ жоохон түрүүнд урчилж бичсэн шүү дээ та бүхэнд хэлчихье тий. Тэгээд яг одоо бол арай л эхлэх байна. Нэвтрүүлэг гарахад бол эхэлсэн байна гэдэг бас тий хүмүүстээ тайлбарлаад өгч. За хичээлийн шинэ жил яасан гинэ? Чамар юу байна л гэсэн. Би сайн. За. За тэгээд өнөөдрийн манай зочин бол таа бүхэн мэдээж ирэх нөгөө тизерээ үзсэн байгаа тийм. Үзсэн байгаа үстэй. Өнөөдрийн манай төлөвт нэг том богоны дарга орно. Хөргөн бас дууж муулаад ах шиг байдаг шүү дээ. Ажиг орно. Хөргийхтэй уул нэг дээр үе амт шүү дээ. Айгу дээр үн шүү дээ. Айгу дээр. За орохоор нь ярина. Чамаар ихтэй юу байна тэгээд. Надаар юу байна гэвэл надад PC мол байна. За PC мол юу гэвэл манад хэлий Z Fold 5. Энэ нөгөө ахын шин загвар. За 7 сар дэлхийд нээлттэйсэн загвар. Бас. Ахад би нөгөө өмнө нөгөө Flip 5-ыг үзүүлж ирсэн шүү дээ. Энэ үсийг Fold 5 энараа 5 юм те. Тасарсан. Зүгээр тасарсан. Мэдээж ямар ч PC мол яадаг вэ? Ямар ч урьдчилгаагаар лизингээр авч болдог. Лизингээр. Энэ Z Fold 4-өөс юугаар ялгаатай гэхээр нугалахад ингэ дэлгэсний зайн илүү багассан. Аха. Тэгээ мэдээж ирэх хамаагүй хүчтэй нөгөө хүчин чадал хамаагүй нэмэгдсэн. Энэ харагтээ хараа. Энэ бүрээ зурх тийм ааш. Тэгээд дэлгэнгүү тэгээд таблет ч болчихдог. Тэгээд нөгөө таблеттай болчих хэрэг компьютер шиг бүх юмудаа энэ дээр хийх боломжтой болчихсон гэдэг. Бүхэн бүр 2023 оны загвар. Тэгээд 23 сая 7 сар гарсан загвар. Энэ одоо яг мэдээж PC мол дээр байгаа. Тэгээд та бүхэн мэдээж хамгийн баталгаатай өндөр хүчин чадалтай яг энэ гар утсыг энэ ийм гоё таблет иймхэл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ утсыг та бүхэн PC модоос тэгээд аль биесны ихтгэж зарагддаг газрууд гэхээр тэр газраас буюу зөвхөн PC модоос аввал та бүхэн баталгаатай газар явахаар яадаг вэ? Засвар үйлчилгээ, үйлдвэрийн гэмтэл бүх юм те зөвхөн тэр газраас холбоотой болохоор асуудалгүй тэр бүгдийг зохицуулж болдог. Хэний та бүхэнд хэлмээр тэгээд электрон бараг ер нь тэгээд PC модоос аваарай. Электрон барааны ихтэлгээр PC мод. За ингээ манай өнөөдрийн дугаарт Monterey хамтлагийн гишүүн. За одоо Tone Records-ийн артист Бабар маань оролцож байгаа. Тэгээд манай сонсогчид үзэгчид сайн мэдэх бах Brada дууны одоо нөгөө ахын шүү дээ. Ахын тий. Анх чин Бабарчин Баавар гэдэг нэр авах гэсэн. Нэр. Тэгсэн чи Баавар гэдэг нь авцсан байсан болохоор. Тэгээд Баавар гэдэг хүн байгаад авцсан нэрийг тэгвэл нь Бабар. За Бабарыг авч байна. Don't you wish your phone was fun like this? Don't you wish your phone looked more like this? Don't you wish your phone could flex like this? Don't you wish your phone could fit in here? Don't you? За гоё ярих зүйл их байгаа. Одоо аим их юм байна. Энэ ч гэсэн наа чи түүхийг хажуугаас нь хараа байжсэн шүү дээ. Бүгдийг Монголын хипхопын түүхийг бол яг хажуугаас нь одоо яг ингээд зэрэгцээл бүгдийг хараад яг хөөс төгжлийн яг бүгднийг хамт бид нар яг те яг хараад хамт хөгжүүлцээл те. Тэр явж ирсэн да. Явсан да. Манай бабар одоо ингээд харахад таавхан. Худлаа ингээд чи хүүхдүүд хуурах гал гэж худлаа ингээд залуу хүмүүс шар мар цамц өсөд байгаа. Шар мар цамц өсөд байгаа их дээр юм шүү дээ. Гүйлтэй. Тэ? Мөснөс шавчаа. Гэхдээ яг тэ амаавал. Би одоо хүмүүс харамсалтай сайжиж. Нэвтрүүлэгт одоо мөснөс харамсалтай Цайлаа камер авсан болохоор л гэж. Тэрнээс наа чи миний мөснөс. За чи тэгжил бай заа. ерөнхий зан нь бол тийм те. Мөс харамтлахаа. За нэвтрүүлэг эхэлж байгаа тэр цаанаас бас гуцчих шүү дээ. Би сая ихэд яада. Нэвтрүүлэг эхлэх юм яада чи нэг юм мэдж байгаа да. Мэн сая л орж ирчихнэ. Бас. За та хоёулаа алуулна заа.
За өнөөдрийн дугаар Монтерепийн бабар гэж урьдчилж танилцуулж байгаа нөчтэй. Яагаад гэх юм бол Монтереп гэдэг маань анхны үүсгэн байгуулагч хипхопыг Монголд анх үүсгэн байгуулсан 5 хамтлагийн нэг ээ. Тийм ээ. Үүсгэн байгуулагдсан. За тэгээд тэндээс яриагаа эхлэндээ Монтереп хамтлаг анхнаас нь байсан уу? Одоо Монтереп хамтлаг маань байна уу гэж яриагаа эхлэх үү. За. Юунаас нь эхлэх юм? Яаж? Одоо байгаа ш хамтлаг. Хамтлаг байгаа шүү. Тэг хамтлаг байж байгаа. Албан ёсоор тарцсан марцсан бол байхгүй шүү. Аха. Манай эдэг тустай ажлын мамаа хийгээл байж л байгаа. Тэгэл заримдаа нийлж нэг уран бүтээл хийчихэл. Үгүй ээ, одоо ерөөсөө нэг тийм уран бүтээл Ганц нэг хатвар байвал алгадчихаал те. тий. Тийм л барих гэдэг нэ те. Үгүй ганц нэг юм руу явах уу барих уу гэдгийг. Тэгээ мань жоо амжихгүй байна. Чод тэгээд уул ямар заг цаг гайгүй юм бэ? Явахгүй бааш болно шүү. Логон зогссон байгаа шүү. Үгүй харин тэгэл болохгүй шүү дээ. Яг ингээл тгий яригингүүт нь нэг өөр төш явж тарчдаг байхгүй. Тоонтой хайт. Тоонтой хэвтэй тий. Хоёр талд юу хаар аргагүй загвуулна. За гурлаа тулгаас За Юбиро. Юберог бол ичнээс юм Чи бол амар юм шүү. ай энэ ч 21 аймгаар цуг явсан юм шүү. Хамт ирсэн юм шүү. Энэ 21 аймгаар цуг явахад нэлээд олонний цааш наруулсан байна. Үгүй машин тэр автобусны ард л байгаад шиг байсан тэгэл одоо. А чи угаагүй гэж юу? Гүү. А? Гүү. А? Хуугаагүй. А? Бабра. Бавари. Бавари чамд. Чи чиний үе юм үйд биш үү? Энэ угаасаа бити тийг худлаа жүжиглээд. Гэхдээ энэ харин ийм байсан юм. За одоо энэ наадах чи френсийн бүгдээр үзэж байгаа. Чамаа ямар аригч юм бэ гэдгийг бүгдээр мэдчихэж байгаа. Яадаг юм бэ? Соёлтой аригч юм. Би өөрөө тэглэх гэж шүү дээ. Энэ UB хэрөө бөгөөд бас Балтик явжсан байхгүй юу? Аа за. Тэнгууд нь би UB хэрөө уугаагүй л гэж шүү дээ. Балтик явуулсан л гэж байхгүй юу? Яаж ч юм манай Манай спонсор Яг нөгөө нэг энийг бас нөгөө нэг дими ууг гэж бодвол. Аа Тэгээд десант өөрөө өгöd. Аа хүний нөгөө нүүр царай болсон пив эзэн өөрөө өгöd. Хамаагүй уугаад яах вэ гээл Балтикагийн л жоох. Тэрс нь уудаг үстэй бэрөө те. Тэгээ уулгүй яхаа. Тийм. Гай шүү дээ. Тэг гоё үстэй. Тэг би гайхаад байна. Тэрс чи юу гэлээ өгөө төрөө. Юу? Юу асууж илээ. Тэрийгээ яривал яа. Пив нэг ярих. Тэгээс огт уудгүй муу. Гэтэ тийшээ ер нь гурлаа орно л да цухас орно. Мөнх рүү орно. Тэгээ ингээд шууд эхэлж байгаа Дөнгөж байхгүй. гэлж дээ. Ингээд ерөөсө чамаг яг Одоо ерөөсөө юу гарах юм. Өнөөдөр нөгөө өнөө орой цэнгэлтгэд юу тандрын анхны бие даасан. Цэнгэлтгэд тоглолт хийн гэдэг бол бас маш том хариуцлага бөгөөд маш том амар томс. бас нэр хүндийн асуудал байхгүй. Тий. Тийм шүү. Тэгээд Тэгэхээр өнөөдөр болох ч үйл явдлаас эхлэе те. манай хатуу хамтлаг гэж байгаа ш тандэр өтер чинь. Гэж олон хамтлагтай Монтереп байцнаа тэгээд тоонот болж явж байгаа тандартай нийлээд хатуу хамтлаг гэж. За. Тэгээд шинэ жил мэмжил төхөөдрөнгөө DJ бид гурав чинь Брада гэдэг хамтлаг болж хатуу гурав. Салбартаа гэдэг. Салаа авчиж. 5 6 хамтлаг гэдэг байгаад хараад мөнгөийг айгүй их олох хэрэгтэй нэг хамтлагтай байснаас. Гүү шүү дээ би шинээр сайн дурын уран бүтээлчлэр тэгээд их мөнгө төгрөг. Тэгэж дандаа өнгөд уулаад. Нэг хэрэг байдаг ш надаа. Дандаа өнгөд уулаад гэдэг юм тий. Тий. Тэгвэл богоны олго ихлээ. Яасан чи ингээд аль тал руугаа орно шүү дээ. Чи зөвл бодож яриарэ. Энэ чи шууд бүгдийг ярьчихдаг шүү. Бооны орлого гэдэг маань манай бабар маань өөрөө Монгол хятадын одоо Монголын Улаанбаатар Бээжин. Улаанбаатар Бээжин богоны даргаар Богоны дарга. Тий. Тэгэхээр тэр урт цуваг хариуцж явдаг одоо хамгийн хариуцлагатай албан тушаалыг авчдаг. Гэтэ ойр үед бол одоо корона гарснаас хойш богоо нэг ч яваа. Тий нэг хил хаагаал тэгэл тэрнээс хойш. Тэрээс хойш жоохон амьдрал жоохон сонир болчиход байгаа. Өвчөө цааш үзэг арай штэ. Аюу сонир цааш үзэг. Аюу гой гэх юм чинь үзэлтэй байсан. Жоохон хэцүү л ах шиг байл. Богоо хурд яваасаа тий бам. Ядад Бээжингээс авцсан авчин тий. Тий ядаж би одоо дандаа нэг MT shop болсон шүү дээ. MT shop амарч ороод нэг эргээл нэг ихэд дуусна үстэй. гэр мөрөөр тавилан болоо бүгдийн ямарч Тэр тийм баг. Хамаагүй юм тий. хамаагүй. За тэгэхэд сая яг гоё юм л шүү дээ. Тоглолт болох гэж байна. Танд бол одоо бас сүүлийн хэдэн жил бол бас маш мундаг одоо бүүн болж чадсан. Залуучуудыг бас одоо байлдан дагуулж чадсан уран бүтээлч шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас тонтын бас нэг гишүүн тийм ээ. Тонт ч гэсэн ер нь маш олон бас уран бүтээлчдийн хамтдаа бас явж байгаа бас одоо амжилттай явж байгаа одоо юм. Тийм. Records одоо тийм. Тэгэхээр лейбл байгаа шүү дээ. лейбл тэрний одоо бас одоо хамгийн ахмадны байгаад байна. хамгийн хөшнө юм чи. Гүү.
Бас дээр хүнтэй шүү дээ. А дээр нэг хүн байгаа те. Нэг хүн байгаа шүү дээ. Нөгөө нэг хүн байгаа шүү дээ. Дээр үе нэг хүн байж. Тэр үед л байж исэн хүн одоо ч. Тэгэхээр нэрээ чинь Би ч анхандаа бас ахмад байсан л Тэ хамгийн ахмад байсан. Ахвар жирэл чи яриа жоох. Тэгээ басан чинь гоё. Гэтэ цагаан сар зоолоход чи хоёр дахь нь өстэй. Үгүй тэгэл ер нь цагаан сар болохоор нөгөө хэд тагаа хэцүү болчихж байгаа юм чи. Амар. Нийлээл ингээл нөгөөдхөнд хөндлөл. Гэтэ энэ саний өнгөрсөн цагаан сараар таандар орж ирээд. Гинт дээл мэйл та орж ирээ. Би чинь ширээ мэрээ. Цочлгээд. Нөө худлаагаас 3 4 боо ингээд тавьж маяг. Газ орж ирэнгүүт. Сандраа. Гэтэ давхар бас хөгшүүлж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа. Төрж илээ. Хүн золгож болгонгод нэг 20,000 төгрөгөөр золгоод заагийн тэрээр орж ирэл 20-20-оор золгоод тэгээд буцаагаад нэг гарах гэх нэг бэлэг өгдөн штэ. Бэлэггүй. Байхгүй. Тэгээд ямар өгсөн мөнгөний өгөлтэй шиг дээр нэг 30,000 төгрөг нэгэл 50,000 төгрөгөөр ахын дэвэл гарын цайлгаал гаргасан да. Чи тэгээд нэг шиндээ зүгээр яг үндсэндээ 60 шүү дээ чи. залгаад Чи юу цагаас ирж болохгүй байна. Чи юу шат буруу дээ. Цагаас л гэдэг чи ашигтай байх хэрэгтэй байхгүй да бабраа чи юм болохгүй. Тий. Чи яг байхгүй. Гүг яг 20 авлаа. 20-оор золголоо. 10 гэж. 20 гүнгүүд 5,000 юмс. 15 ашигтай байгаа даа. Тэгээд мажаа бэлтгэл өстэй юм Чи да бэлтгэл байгаа байхгүй тий. Чи өстэй нэр баалаа. Дараач. Чи өстэй дампуурхан байна юм. 20-ыг аваад 50 өгөөд өгд. Гэтэ гоё юм шүү. Ийм айдл хүүхдүүд очих айгуу дуртай байдаг шүү дээ. Тэгвэл таандар бас ах цахаа гоё хөндлөж штэ. За чинь. Левлийн 2 ах тэр дижитал эрк моторапын Чи бабар. сая ганц хөгшний тэгээд залчих юм уу? Уус хүн болгоно мэт штэ. Бабраас хөгшний гэдэг заавал залах юм хэрэгтэй юм бэ? Энэ жижиг болгож болно шүү дээ. Хөө. Мэдчихэе. Чаавас 2 жицүү гэдэг хүн болгоно мэт. Чаавасаа нэг насны нэг чаавасыг их юм байхгүй шүү дээ. 400 500 хоногийн зөрөөд шүү дээ. Гэхдээ 400 500 ямар холцоос гэж байна. 400 500 дээр чи хүн чи бараг шээж байгаад орож сурч байна тий. Хөл дүлд ороод заална тий. Гайгүй тий. Тэг ямар ч өнөөдөр тоолтнол очиж таандартай амжилт төсөө Томас том амжилт төсөө. Тэг угаасаа таандар ингээд нэг сүүлүүд commercial дуу хийдэг болохоос өмнө одоо миний хувьд бол жишээ нэг байгаагаар минь хүлээж авах гэдэг дуу нь бол хамгийн ингээд Тий, тэр алсан доо шүү. өөрийг нь таниулжсэн дуу байхгүй. Айгуу гоё уран бүтээл болжсэн. Тэгээд бүх сонсогчдод нь бас баяр хүргэе тий. Тий. Тэгээ өнөөдөр гоё стадионы гоё бүгд дүүргээрээ. Тий. Тэгээ баажи Дүүрчих уу манай таандар чи. Тэгээ баажи алтын зүгээс нөгөө бас манад бас орж исэн. Манай бүтэд орж исэн. Тэгээд Нэг алсан шүү дээ. тэгээ таандартаа бас гоё амжилт хүсье. За одоо тэр одоо чамаагаад. Одоо чамаагаад. Юу ярьж байгаа? Яах нь тий. Хайр хард мэн сайхан сагсаал ярэ. сагсаа. За Чи юм дээдлийг тавьчих юм шиг. контент хизэнээс харьяалагдаж эхлээд одоо тонтын уран бүтээлчгээ явж байна. Одоо энэ жил чи одоо ингээд 5 жил болчихсон шүү дээ тоонд чи. Тэгээ 11 сард нэг 5 жилийн тоглолтоос хийх санаатай байгаа. Юу хийх л баг та. Тэгээ анх үүсгэн байгуулагч яхад нь л ер нь бол байсан шүү дээ. Тийм үү шууд анхаас нь. Анхаас нь ингээд студ төмөр зам руу нүүж ороод анх засвар масвар гэл ингэж яхад нь манай Ж бишээ. Тасаад дэгийн өвзий 3 анх ингээд студент байл. Тэр үед манай монтер хамтлагч энэ 19-ны үйлчлэгийн төв дээр студентээс авахгүйсэн. За. Тэгэл энэ хоёрын хооронд ингэж мөч юм. Чи ч өөрөө төмөн замаг те? Тэ шүү дээ. Төмөн замаг өгдөг шүү дээ. Яг манай гэрээ хажууд студ ирсэн шүү дээ. Тийм ээ те. Амар. Студ орлоо, гэрлөө орлоо унтлаа. За би нөгөө бас хүмүүсийн нөгөө манай нэвтрүүлэг бол хүмүүс мэдэхгүй юм мэдүүлсэн дэр баг. Тэ? Аха. Бабрын ахыг төрсөн ахыг бол одоо манайхан бүхэн болгон одоо мэдэхгүй юм зөндөө байгаа шүү дээ. Тэ? Мэддэг хүмүүс бидний үеийн хүмүүс мэднэ. Одоо доошгоо мэдэхгүй ч магадгүй. Манай ануу шиг мэдэн шүү дээ. Манай ануу шиг хөтлөгч. Ер нь одоо хурим нарийн ч мундаг хөтлөгч. Ер нь бол шоуны ч хөтлөгч. Тэр ч гоо дуулдаг байлаа. Бидний үе тийм ээ. Хамтлагтай байлаа. Бас гоё Улаанбаатарын бас гоё залуусын нэг гэж яригддаг тийм. Чануу юу? Чануу гэдэг одоо Монгол чануу гэдэг одоо анууш чинь төрсөн ахын шүү дээ. Төрсөн ахын. Бабрын. Тэг анууш яг чануу болоо явж хат чануугийн дүү чинь чансуук гэлөө. Би ч өөрийгөө талент харахаар нэг чансуук шиг харагдаад. Тэгээ яг ясараа та хоёрыг яг хүн тарихгүй ах トゥ өгвөл хинч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ тэтэл төстэй шүү дээ. Амар төстэй. Гүг гэхдээ хин нэг Царайны төрх мөрх. Гүг нэг нь бол яг чануу нөгөөт нь айгуу тийм нэг бохир тийм чануу. Хатар нэг тийм чануу шүү дээ. Нөгөөт нь мангар цэвэрхэн чануу. Хөдөөний чануу юу? Энэ яг хөдөөний чануу шүү дээ. Жон халтар. Юу яах вэ? Жон халт арах юм бол нөгөөт нь мангар арьс марс мангар гэж цав цагаан байгаа. Энд чинь галтарсан. Бобор сууж байгаа. Ороо сууж байгаа шүү дээ. Хөрслөг ороошаа. Гоё яваас. Төсөг бор гоё.
За ингэж яриа ингэж дуусахгүй хөөе. Чи бодлоо тийм. Юм ярихаар ингээд товч дуусах байхгүй тийм. Ойрдоос хэрэг шоудж байна. Мань ер нь нэрээ сүүлийн үед шоудах болцсон шүү дээ. Болцоо. Сүүлийн 5 сар шоуд байгаа хэвчээ. 5 сараа. Тэгээ шоу моо гэж худлаа яриад зүгээр уухаа болцсон. Ахын архитектор байсан гэж үү? Гэхдээ тэр чинь ахын байсан. Гэтэ бас хаасаа энэ мэрсэр явна шүү дээ. Явна. Яг ковидын үеэр чинь яг ахын архитектыг одоо жинхэнэ төгс утгаар нь одоо хэрэгжүүлсэн. Бид манай яаж яах нөгөө бид чинь Френслиг гэдэг нэг тэнд яаж яах та яагаад тийм амар шоуж нийлчихдээ те. Тийсэн те. Хорвогийн бүх шоуч дээрсөө тэнд байна. Нийлээд ирсэн өдөр болгоо. Гээ бас тэгж ярьж болохгүй баха. Гүг шоуч мэдгүй юм уу? Гөө бас байгаа л да. Байхгүй. Мэрсэр байгаа байхгүй. Тэр чинь дийлэгтэнд Френч лиг гэх хүмүүс ойлгоч болохгүй шүү дээ. Болохгүй одоо би биш чинь би уудгүй юм байна шүү дээ. Байгаа шүү дээ. Тэгэхдээ уудгүй мөртлөө ууц юм шиг шоуддаг те. Шоуд шүү дээ. Гэхдээ шоудсан хүн юу хийх вэ? Тэ? Юу хийдэг ер нь? Одоо чинь ингээд баар мааранд ороод чинь харна. Ингээд те ажиллаад ингээд наануу цаана. Наануу цаанууд энэ үгүй. Тэр шиг л одоо манай хүн чиг тэр мэтлээ явдаг шүү дээ. Тэгэхээр чи бол гэхдээ шоуд яг нөгөө түрүүний мерс хэрвэн гэдээсэн шүү дээ. Мерсэрт нь орцсон явж байгаа юм шүү дээ. Үгүй мерсэр бас нэмэх ганц нэг 100 муу алив зөөгчөө дахиад нэг аваад ирэж гэж юм ярьж байгаа шүү дээ би чи. Би бол чамайг одоо нүгэл хурааж холуудаа харсан юм. Яа. Хизээ хаана? Ярих юм уу жоохон мөөгөө. Би хаан төрөөгөө явж ирсэн. Бишээ тэр чинь юу яасан? Тэр дээр их юмнууд. За яасан тэр яасан. Тэр ганцаараа явж ирсэн. Тэр чинь яа нэг танаа тоглолт болж ирсэн биз дээ. Үгүй тэрнээс хамаагүй өмнө. Тийм. Бид нар явж ирсэн шүү бүүнээр ингээд би ялт малтсан. Танаа тоглолт та. Тий танаа тоглолтохгүй. Танаа тоглолтын after party л да. Тий after. Тийм л үү. За. Тий тэнгууд нь танаа тоглолт бас юу болж ийн гээл санаа зовоол ороод гарахгүй. Тэгээд тэрнээс санаа зовоо. Тэгээд яг нэг баяр хүргээд гараагүй юм. Тэгээд санаа зовхоргүй байна гэж ууцсан юм. Тэгээд харцсан шүү дээ. Гэр чинь харьцаг гэдэг гэр чинь чок авчихсан юм. Ханаа гэж таарсан юм аа чи би. Би хүмүүс гэр чинь үүснийг мэдээгүй шүү чокор авчихсан мэдээгүй шүү. Гэрч хоочиндаа байсан л да төмөр зонд байсан. Гэтэ яхаа ойрхон болохоор бас тийм ороо гардаг юм уу надад л явчихгүй юм. Тэр чи хүн юм яриад чаддаг. Нэг үгэлгэр натаг л зовж. Наад чи жоох яри. За би яри. За юуны талаар ярих юм байна? Чи гоё. За одоо Бабрыг одоо манай нэвтрүүлэг одоо гоё үнсэн юм. Манай Бабрыг одоо хүмүүс бас мэдэхгүй шүү дээ. Яха баг нас яав те ямар ясэл цэцэлгээс эхлэв те. Тийм. Баг наснаас эхлэв. Баг наснаас гоё. Төмөр замаас. Одоо мань чи ер нь төмөр замын имлэг чинь төрхтэй байсан байхгүй юу? За. Төмөр замын имлэг төрхт төрөөд тэгээд одоо нэг хуучин сансараа масараа гэдэг нэг баар байдаг байсан. Хит хоёрын урталт. Дээр үеийн шоучдаг очдог байсан. Тэр чинь манай яасл байсан. Тэгэл яасл цэцэрлэг манай яасл гурван юм ярьчлаа. Яасл манай яасл байсан байрыг баар болгоо ячжээ. Тэр нь сансараа гэд нэртэй одоо чиний мэдхээр гэж ярьж байгаа байхгүй юу? Батны юм байна. Тэр багаас хүүхд болгох. За тэгээд багаас хүүхд болгох унгаас хит хоёрын тэнд яасл юм байна тийм. Яасл тэгээд цэцэрлэг сургууль 10 жилийн сургууль 10 жил айд сургууль. 20 дугаар сургууль. Тийм. За. Төмөр замын 20-ыг бол манайхан бүгдээр мэднэ. Тий. Бас алдартай сургууль шүү дээ. Тий, хөөрхнүүдийн хоргээд. Тэгээд тэр 20-ыг төгсөнгүүтээ төмөр замын дээд сургууль байгаа шүү дээ. За. Тэнд шүү дурцсан юм Тий, тийм. тийш ороод Чи баг төмөр замаас гараагүй. Гараагүй. Би ингээд хаяа хотын төмөр өөр байшин өөр мөр болсон байж таа. Хоёр хонцыг орд юм аа. Тэрээс л тэнд дотроо яваа. Шинэ байшин баригдсан байж гэдэг үү? Чи ёстой болдог юм шүү дээ. Холдог. Ерөөсө тэр авир тэгэл сургуулаа төгсөөл төмөр замд ажилд орчих юм чи. Төмөр замч тусдаа вант тус гэдэг. Оо амар. Бидээс очлоо шүү дээ. Танаа баяр дээр. Тэгсэн мань стори хийсэн шүү дээ. Тэр баяр дээр очлоо. Тэгээд гоё үлээ. Тэгээд нөгөө жил болгон хийдэг. Угаасаа ёстой вант тус шүү. Монгол ер нь тийм бүхэнтэй вант тус шүү. Тэнд байхгүй юм юу ч байхгүй. Тэр хүнийгээ тоогоор одоо Монголд хамгийн их хийдэг. Тийм шүү дээ. Одоо ажилчид нь 15 6 мянган ажилчинтай байхгүй. Бараг бүхэл өстой вант тустай. Имлэг сургууль одоо юу байх хэвээр гал команд үйлчилгээ соёлын төв бүх юм байдаг байхгүй. Би сайн асуусан. Тэр ингээд сая ингээд одоо сая тэмдэглэлээ шүү дээ. Тэр газар танаа эзэмшлийн газар юм уу баг. Наадан болж ил ч тийм зүгээр. Тийм мэдхгүй тэр одоо тэгэл жил болгон тэгээд тэмдэглэл хийгээд идэг. Гэтэ гоё болдог л доо. Амар гоё болдог. Тийм тэгээд тэгшөөтэй газар хүйдэл омлоод тэр хийгээд идэг л. Тэгээд чи бүх гэрүүлүүдрээ хийх юм л шүү дээ. Бүр амар болдог. Тийм үү. Тийм шүү дээ. Байгууллагаараа гэр бариад тэгээд ингээд
ингээл найз нөхдүүд нийлээл ингээл майхан сав Тэгэхээр байр. чи 16,000 7,000 ажилтан гэр бүлтэй хүрээд тэд чинь Амар юм. наадам цаашаа болж 60 байгаа. мянган он болчихсон шүү дээ. Юу багада. Сая очлоо шүү дээ. Бүх хамтлаг дуушд очлоо. Гоё амар гоё наадмын орой шоу гоё боллоо. Тэг чигээд яваад хардаг шүү дээ. Өдрийг хардаг шүү дээ. Зүгээр ингээд тэр хонхор зүгээр ингээд Битүү болж бас. битүү болж. Гоё юм бэл. Тэг аягүй гоё. Өстой гоё. За тэгэл Мундаг. Тэгэл төмөр замаас ерөөсөө гарах юм. ерөөсөө төмөр замаас гараагүй шүү дээ. Аа. Төмөр зам чинь нөгөө нэг бага ухасаа л олон хамтлагтай, олон оо Тий. бүжгийн хамтлагтай, юуны хамтлагтай, дууны хамтлагтай гэл тийм хамтлагуудад байсан шүү дээ. Бүх Тэгэхэд яаж ууд нэгдүгээр орлын Монтерепт орчих вэ? Манай нөө талигаж хаагийн чи манай сургууль байхгүй. А 20-х. Тэг. Хагийн хүмүүс 51 байхгүй. Аа. Би чинь яг үндсэндээ бол яг 20-ыг төгссөн болохоос биш 51 байсан байхгүй. Тэгээд байж байгаа л 20 руу орсон шалтгаан ойлгомжтой байдаг. шатхан ахаа ярьж байгаа. Шатхан хүмүүс мэдгүй шүү дээ чи. Тэгэл яг тэ тэгэл ингэсэн шүү дээ. Ингэсэн гэдэг нь яриа шүү дээ чи. Хөөгдөхгүй юу да. Өөр яах гэж байгаа юм байна тий. Тэгтээ мань бол сурлага мурлагаар бол биш шүү. Юу хөрөгдөж байгаа. Тэгэл сахлаг бат шүү дээ. Барай юу юм. Тэгэл яг хоо гэж. Тэгэл тэр чинь сахлахгүй л байсан юм чинь тэгэл. Гултай. Тэгээд You be hero, you can be a hero. Өөдөө сайн бүх юмтайг ярьлаа шүү дээ. Төмөр зам бол бүх юмтай. тий. Гоёж бараймаар яддаг шүү дээ. Барай мэрэ би чи эхлээд одоо манай хагийн маг чи надаас ах штэ. Би ахах. Тий. Манай ануушийн анги гэхгүй юу? Анууш хагийн талигаж хагийн орч нэг анги гэхгүй юу? Тийм баха. 51-д. Тийм баха. Тэгээд анх нөө нэг тэгэл бүжиглэх дурал сонирхолтой batсан. Тэгэл хагийн магтай нэлэл тэр 7 байр маяар ингээл завраал яваад төс. Тэгэл манай хэд чи тухайд бас барай мэрэ амар юм штэ. Амар юм. Тэгээд барай мэрэнд эхлээ гүдэг бацаан байсан аахгүй. Тэрийг дуудаад энийг дуудаад тэрхэл гар үли үзүү штэ. Тэгээд сүлдээ цог бүжиглж явж байгаа л. Сүү дөөрэ барьдаг болоо тэгэл тий. Гүү. Чи нэг зарим нэг октуулаад байна даа. Гэх юм тэгээд. Тийм тий. Тэгтээ яг нэг гаруудын бол тамхинд нь яваагүй, явдаг байгаагүй. Тамхиндээ хүн гүйлгэдэг байгаагүй. Тэгтээ тэгэл нэг дээрлэхгүй юм шиг тэгэл Голоор нь л тий. голоор нь явж байгаа л. Тэгээ төмөр замд чи яасан вэхээр Чи юу л да бабраа ахчин атман бол атманад үйзэж тэглүүлэхгүй л те. анууч гэхдээ тэр үедээ уушсан бас Бужнуулдаг гэсэн. бужнуулдаг юм шүү дээ. Тий. Бужнуулна шүү дээ. Чи бас бидний үеийн одоо бас од залуусын нэг шүү дээ бас яг үнэндээ. Чи дуулчин. Тий. Тий. Тэгэхээр бас чамайг хамаагүй ордохгүй хаа. Тэгтээ ордуулахарч би ядаа бас байгаагүй шүү. Бас тий. Бас Бас өөрхөн бас нэг унган нэг төмөр өргөд нэг тогтсон юм шиг бийтэй. За. За тоолсон. За гэдэг юм шүү дээ. За. Тэгээд үргэлжлүүлж явах чинь баж яаж байгаа юу? Тэгээ мань хаагитай нэг өдөр байжсэн чинь талигаач нэг наран цом гэдэг нэг тэмцээн бол айстоп дуутаа орж байгаа. Тэр нэг юм нэг анхны дуу идэж нэг өөрхийн анхан махан гэл. Тэр дуу мотой ингээ орж байгаа. Тэгээд би анх ихлээр зүгээр сонирхол очисон золоо ирэх мөө штэ тэгээд нэг танилцуулцал. Нэгдүгээр оролт тий. Тэг нэгдүгээр оролт. Тэгэл дараа нь ямар миний найз гэж нэг дуу очилээд 3 дахь дээр амьдрал гэдэг нэг дуу очилсан. Тэгэл 3 дахь дуунаас нь ороод хамтлагтай хамтлаг тэгэл оруулж ирсэн шүү дээ. Тэгэхээр ч бүр яг анх Тэгээ ер нь анх золоо эрхмээ хаагийн бидрүүлсэн байхгүй. Хамгийн анх. Тэгэл тэрнээс хойш Дараа мотор 2 болсон тий. Секо орж ирэл, Ариуна орж ирэл тэгэл зургуулаа болж ирэл. Тэгэл мотор тухайд юунаас чулсан юм. 1 2 бас халтсан шүү дээ. За тий ч сүүл. Тий ч тэр бас сүултэлтэй. хамгийн ихний тэр мотор бол бидний зураг байдаг шүү дээ. 99 оны зураг байдаг Тий, шүү дээ. яг энэ хаана үлээ? Төвдөх болсон мэт шүү. Төвд бөөнөр энэ хавьлах хэвээр энэ хавьлах. Энд яг нэг хаана гэдэг CD shop гэдэг үсэн шүү. Хаана- Best CD shop. Би сандаг байхгүй юу? Lumina Monterey Монголын тахаар ертийн бодиттой байлгээ тоглолт бараг 2 жил дараалал хийсэн үү те? 2 удаа л хийсэн. 2 удаа хийсэн. Нэг нь нөгөө цагаан сар. Нэг нь цагаан Тий, сар. цаанаас Нэг нь нөгөө Монголын хамаарч байдаг. Ингээ 2 хийсэн. Топ 10-д. Харин нэг нь хийцэг нэ сүүлийнх нь.
Тэр чинь нэг нь цагаан сар нэг нь юу гэдэг яг хоёр ойрхон хоолндоо хоол зайг үлдээ. 3-4 сар затай л байсан баг. Тэгээ яг нэг хоёр тоглолт хийсний санаад фикс шиг амар байсан шүү дээ. тэр топ 10 нураачсан л да. Ялангуяа бид тэр нэг сайн санаад байдیں۔ Цагаан сараар шинийн 2-нд чинь шинийн 2-ны орой юунд дэр очдог байхгүй топ 10 тоглолтог анхны тоглолтыг бид ирсэн баха. тэгсэн шүү дээ угаасаа. Хамгийн анхны тоглолт шүү дээ. Монголчууд нэг цагаан сараар тоглолт хийдэг байсан шүү дээ. Баяраар хүн тоглолтыг үзэхгүйгээр тэрийг яг анхудаага яг цагаан сараар. Дандаа шинэ мөнгөд орж ирнэ те. Түрний нөгөө 20 мянган 50 мянга голгсон мөнгөд орж ирээд чи. Тий. Яг тэгсэн хамгийн анх цагаан сараар тоглоё гэдэг санааг манай хоёр гарч тийжсэн. Одоо нөгөө юм баггүй. Одоо нөгөө үзэж байгаа хүмүүс юу гэхээр энэ чинь нөгөө Lumina Montrep гэдэг нөгөө анхны байлдан дагуулагч гэдэг нөгөө анхны 5 хамтлагийн 2 гишүүн сууж байхад тэр үеийн талаар гурлаа сайх ингээд ярихгүй бол алдас болно л да. Ягаад гэх юм бол өөр хинтээч тэр талаар дахиж яриа өглөө тий. Тийм болохоор тэр үеийнхэн талаар гурлаа хаачлаач. Ер нь тухайн тэр Lumina Montrep-ийн хамтрал нэгдэл яаж эхэлж ийсэн яагаад тэр үед ингэж хамт тоглохыг хэр бас энэ тэр 5 хамтлаг дундаасаа тэгээд тухайн тоглолт ямар болж ийсэн ингээд тэгэхэд яагаад нэлцсэн юм. Гөө миний зүгээр бодлоо за би бол 99 онд Lumina-д орсон шүү дээ. Тэ? Тэгтээ тэр тоглолтнууд төр чи бас байж л байсан шүү дээ. Тоглож 2000 онд юм чи. Тэг мань анх баажиг Лас Вегас үлээ. За тийм. Тэн дээр эхний дууч хөлөг бүтлгүй харилаа. Би чам дайртай лаа. Тэрийг дуулаад тэр дууг сонсчоод тэг баажиг тэрөгийн баажид дуулсан болсон гэдэг. Тухайд та тэг юунаас FM-ээр сонсдог гэсэн хэ. Тийм. Тэгээ сонсчоод тэр нэг анх Лас Вегасын гадаа. Тэг бид чи айгүй нийлдэг л байсан л да. Хоёр хамтлаг Montrep Lumina хоёр бол нилээн бас яаш. FM-ийн нэвтрүүлгүүд хамт ороод янз бүр. Тэг хамтраа тэгээд нөгөө дуу гарцсан. Монголын хахаар явсан болоод тэгээд дуу байгаа шүү дээ. Бодод цагт бас гоё дуу шүү дээ. Гоё дуу. Сакто. Тэгээд тэр тоглолтыг хийсэн баг та. Гэтэ нэг гоё юм байна. Эдийн нөгөө нутаг дэвсгэр дээр чинь Varieté гэдэг одоо газар нэгдээд. Топ дээр Монголын одоо тухайн хамгийн супер клуб. Яг мэрэгжлийн клуб гэдэг шүү дээ. Тоглолт болох зорилттой тий. Дууралт хөгжим гоётой. Анхны тий. Varieté ч гэдэг юм эсвэл Varieté ч гэдэг. Varieté гэдэг юм уу? Varieté гэж байгаа шиг юм шүү дээ. Зүгээр явуулдаггүй газар шүү тэр бас. Тэр хэцүү тий. Хэцүү тий. Тэр нь баг ингээд байшин тойроход л нэг баг. Байшин тойрно гэдэг зүгээр айгүй том асуудал. Тэгээ байшин тойроход гутхгүй болоод ордог байх хэрэг. Байшин тойрно гэдэг зүгээр айгүй том асуудал. Тийм. Тэр авчи юугүй л хэлсэн л да. Тэгээд тоглолт болжээ. Тоглолт 2 удаа тоглосон юм биш. 2 удаа хоёулаа товдын дүүргэсэн байл гэдэг. Дүүрсэн. Пиг байсан. Бүр аимшигтэй пиг штэ. 3 давхраар ингэж гарч орж гэж урт коридороор яваад тийм хэцүү ордог үстэй товтон топ. Тэнгууд нь тэр коридорын дүүрээд шатан дүүрээд дахиад доош нэг үүд рүүгээ явах урт коридор тэг үүдний нэг хэсэгсэн дүүрээд нэг үүдэнд хитэн түүц мүц гэдэг үсэж. Тэг өөртөө орчихдохгүй тийм. Тэр мөр би нялах бараа түүц мүц 50 мөнгө тань ингээд дарагч байна. Амар л байдаг үстэй. Гоё. Тийм байсан шүү нэр. Тэг ч одоо бидэд тэгэхэд жоохон байж тээ. 20-той. Яа. Залуучууд. Хүүхдүүд яг жинхэнэ тэгээд анхны одоо нөгөө хипхоп нөгөө эффекттэй бүгд авцсан. Тэгээд тэр тоглолтыг нийт хэдэн хүн үзчихсэн юм? Хэдэн хүн дөрхөн тэр нэг 2-3 мянган орох амар ч хийн штэ. Том сав штэ. Тэгээд тоглолт нь эхлээд явж хахад гадаа хүмүүс нь байсаар л бас ерөөсө орохгүй чихээ те. Хипхоп яг орж ирээд хамгийн амар ягаал тэгээд нөгөө хүмүүс сонирхдаг нөгөө одоо тэр үед одоо бацаанууд гэж ярьж штэ. Тэдний хамгийн сонсдог үг чинь гинтэ гэдэг чинь ороод ингээд эффектэнд ороод те. Ус даяараа чи хот даяараа орж шít Улаанбаатар те. Тэгэл тэр хипхоп шоу гэдэг чинь бүхэн очиж үзэж ин л да. Гоё л да мэдрэмж тийм ээ. Тэр тоглолт шатаагүй үстэй. Одоо нэг та нар тэр хийж чадахгүй. Бүх тоглолтод шатсан гэж ярьдаг. Тэр чинь шатахгүй. Тэр чинь яг өөртөө яг нэг каса өөртөө барьж байгаа юм чинь. Тэгэд тоглолт дуусаад би ясаад тэрхмэгийн гэрт нь очиод гоодаг. Тэгээ манусыг халтураа орж игээд талаас нь хин төмрөө өлөө. За төмрөө байсан те. Би ихтэй би бэс гэдэг мөнгө авах нь байна. Тий, тэнгүүтээ мөнгөө нь жижигүүр нь насгаал. Тий, хасгаал тий. Тэбүү. Бүүнөрөө тэгээд яхан тий бүгдээ. Нэг дэвсгэр дээр нь ялгаад яг жоохон тоомоо гарах юм. За бас битргээ божигнаад ангууд нь. За ингээд галтгоо орж ямарч. Тэр хавьд нь ингээд гаран дээр шүлсэж байгаа ингээд нааж авч. Тэр ихтэй мөнгө чинь нөгөө дандаа кэш. Тий, биелэнтэй. Тэгээд хасгаад ингээд тэгээд ирчих. Тэгээд тоолно л та. Тэгээд яг тэнцүү яг хуугаал. Хоёр хамтлаг зоогоол аваа гэж хэлсэн шүү. Тэгээ бид нар чинь эхний тоглолтын 10-с л найрамд руу явдаг.
Тэгээ хамарсан шүү дээ. Тэг чи өвөл шүү дээ. Өвлийн ээлжинд ч хамардаг ба. Өвлийн ээлжинд ч амраад. Тэгсэн чинь манайхан их нөгөө сэтгэлийн дээсгэж гараад. Тоглол манайш нь бүгдээрээ хорооллоор яваад пүүз амар амнаас тэг чи өөртөөхөө мөнгөөр авч байгаа юм. Тэгээд амралтанд бөөнөрөө найрамд руу хамтлагаар авчиж байгаа шүү. Тэгсэн чинь лөмнийхэн зэвэн гараад 2 нь явж байгаа шүү. MC чинь 102 явлаа. Тий. Бааж анхаа хөлгөө мөлгөн дээр байхгүй. Гараад тэгсэн чинь мөнгөө дарцсан клип хийж дараагийн. Тэгсэн чинь манус тухайн үед нь бацаанаад яах вэ хүү. За нөгөөдгөрөө зүгээр тэр видео дээрэж. Дуусгацсан. Тэгсэн чинь энэ хэд байна дараагийн орон бүтээлийг хийж байгаа юм чи. Тэнгүүд нь бид нар яг дараагийн тоглолтноосоо гэж ярьж байгаа л дараагийн тоглолт дахиад дүрсэн шүү дээ. Тэгэл байхгүй. Тэгэл мэддэг. Нөгөөд нь дахиад клип хийж байгаа ч. Нөгөөд нь дахиад заяаш маяашэр хийлгэсэн тий. Тухайн тэр заяаш маяашэр клип хийлгэн гэдэг бол бас хол бодол байсан шүү дээ. Яг чи мангар хол нэг тийм үнтэй тий. Тийм биш лидер бас айхтар баг шүү. Айхтар тий. Тэр 20 дэх хүмүүсд тэгж мөнгө хураахгүй юу яа гэдэг чинь дариух бодол хүн болгонд л орж ирж тий. Тэр дариухгүй тэрүүгээр хургаад клип гэдэг санаа чинь. Тэгээ за Монтереп бол ер нь бол манай бүх төөнүүд энэ мэднэ. Хөрхийн жанхнаас нэглээ бүх төөнүүд байд юм. Анхны дунд монод ингэ бүгж байгаа. Тэгжэл Монголын түүхэнд нэг хамтлагийг 2 хуваасан цор ганц тохиолдол та бүхэн байхгүй. Монголын түүхэнд өөр хамтлаг 1 2 гэж салсан тохиолдол ер нь байхгүй. Бага. Дээрүүд нь айзмыг 2 гэл байсан гэсэн. Тий айзм. Айзм 1 байж айзм биш айзм 2 гэж гарч. Тэг чи ихтэй хуугаагүй шүү. Тэр чин залгамж халаан гарч ирж байгаа. Энэ хоёр чинь энд ч юм уу яг хуваасан. Яг дөрүүлээ байцснаа 2 салцсан ш нэрээ. Тэг танах чи 4 байж байгаа 2 салцсан шүү дээ. Тий хагийн эрхмөө 2 золоо бит 2. Яг 2 байгаа салц тий. Тий. Тэгээд тэр чинь 2000 онд яг тгий салцсан байхгүй. 2000 онд золоо бит 2 салангуудаа анхны шингээд нэг дуугаа хийгээл. Өстой гоё дөө шүү. Тэр тухайд бас бүүн болсон шүү дээ. Миний өстой дуртай дуу тий. Бажи манайс нэг энэ юм дээр таарангууд бажи за мань попын талч гээл. Золоо банигаар гараад толч тэрэг. Яар судал. Тэгээд мань одоо бодоод яагаад тухайд 2 салж малаадсан юм бол гайхаад байгаа байхгүй. Тэнгууд нь 2000 он ч сонгуул болсон шүү дээ. Тэнгууд нь бас ингээд 2 салцсан болов гэж бодохгүй. Нэг нь арцсан одоо энэ хардаа натаа бодлоо. Зүгээр юу явах гээд тийм улс төр орлоо тийм яар улс төр 2000 он улс төрч чадах тийм. Нэг нь арцсан одоо гэрээгээд сонгуул бацах гээд нөгөөт нь ардын амтай. Тэгэхээр тэр ингэж бодож байна. Миний бодлоор зүгээр ингээд 1 2 гэж салцсан. Нэгдүгээрт ингээд тухайд ингээд сонин кейс бид нар ч одоо ингээд хамтлаг салж болд юм байна гэдэг ойлгож байгаа анхны кейс. Тэгсэн мөртлөөс хоёулаа уран бүтээлээ гэсэн. Тэр дунд ялангуяа тэр нөгөө анхны шүн ингээд яг хоёрын Монтереп хоёрын гаргасан дуунууд нь тэр үед уран бүтээлээр арай нөгөө юу гсэн бохоггүй. Монтереп нэгдээ одоо шахалт гэх юм уу те. Одоо юм хийя. Ялчгүй Монтереп 2 гэж салаад анхны шүн гараад араас нь ингээд дуунууд гараад тэд нар фемер түгээл ихсэн. Ялчгүй анхны шүн бол балсан дуунууд болсон. Гоё доо. Тийм. Тэр дууг анх энэ Аран заах дээр энэ яг энэ хажууд бичүүлчил Ямаха дээр бичүүлчил оройн нэг боёнгийн жагаа чинь нэг 6 сарын 1-нд шоу тоглолтыг үзсэн гэдэг. Тэн дээр нэрээ өгөөл Монтереп 2 гэдэг маа гарч ирэл шууд дуулаад нэг үгээ бас зарим мартчихж байгаа юм чи. Пан дуулж талдаа орж исэн чинь төгжим налуу болчтой. Тэгсэн чинь боёнгийн жагаа тэгсэн гэж байна. Энэ одоо юу дуулаад шууд хөгжим хаангууд орвол дараагийнх нь гаргах гэж. Охоо өнгөрөөс. Уул дуулаад байгаа шүү дээ. Уул манайс хөгжим алга болчих гайхаа золоо манайр чи би энэ лугаа нэг жоохон тийм гайхсан нэг гимгүү хүүхдийн цагаан харцаараа. Тэгсэн чи хөгжимгүй госоодсон гэж. Тэг чи наа тэр ах нь тэндээс хөгжмийг авангууд дараагийнх нь гарах гэж. Гэнг гоё гэнг. Мань үтгээ тэр хоёрыг ингэж ийсэн бантангууд гэлсгүй гэж орж ирж. Гэнг гоё шүү дээ. Гөрн үгүй нэг гэнг. Би л сандын тэр ер нь тэр үед одоо утгад амар гэнг. Тэр нөгөө хипхоп шоунууд дээр бол амар юм болдог гэсэн тий. Амар. Тайзан дээр нэг нэгээ зүгээр гараа явжсэн чинь зүгээр гарч яа зүгээр балбайчдаг тий. Тэр нөгөө яг тэрийг асуу гэж бодсон. Хизээл нэг эфемер санагдсан ба талигач хаагийгаа шууд нэвтрүүлэгт орж исэн байхгүй. Монтерепийн орж исэн баг. Тэгэл талигач хаагийнхаас асууж исэн байхгүй. Хааги би дээжгүй юу яасан ийсэн гэсэн нэг хипхоп шоуны тайзны ар зодон болоод цуснаж утгалдаа утга шүгэндээ олж исэн гэдэг. Тиймэрхүү юм баян болдог байсан юм шүү. Тийм шүү дээ. Тэр чинь эрхчлэн хамтлагийн Эрхчлэлтэй яг үнэ эрхчлэлтэй муудалцаад.
Мань яг тайзны ард байж гисэн. Жижигтэй цусны асгарцсан дуулаад хамгийн амар. Үгүй тийм эхлээд яг энэ Артерийн артерийн судас шүү дээ. судас нэгэд тэг ингээ бацсаж байгаа ш. Тэнгүүд ингээд гэд олгоод байгаа. Олгоод байгаа юм чи. Тэг яа ингээ барьцсан. Тэгээд бүр болохоо байгаад гэмтэл явсан ш. Тэгэхгүй бол тэр чинь бас энийгээ ингэ чи бас дуулж болох гад солиорсон. Тийм. Тэгсэн. Тэгэхэд яг бай харж илвэсэл та тэр. Тэгээд юу руу яваал, гэмтэл рүү яваал, оюулаад тэнгуудаа буцаж хурж ирэнгүүтээ тайзан дээр буцаад олчих гэсэн. Гэмтлээс үрж ирэл. Шоу болоод байгаа байхгүй юу? Тий. Шоу үргэлжлэх байгаа байхгүй юу? Чанга үү. Тэгэхээр одоо хол чанга ус бид тий. Оо тэр чинь бас тэгэл туулаад өнгөрсөн л түүх л байгаа байхгүй. Тэгээд өнгөрсөн юм чинь тий. Угаасаа ер нь одоо зүгээр албар бас хэлмээр санагддаг бас юм. Өнөөдрийн яг энэ хипхоп залуусыг энэ маш их сонсоод байгаа энэ одоо хамгийн их дэлхийд одоо хамгийн их сонсож байгаа Монголд одоо бас хамгийн их сонсож байгаа ганц урлаг хипхоп ба шүү дээ. Тэр өөрчлөлтүүд юм болчлоо. Шинэ төрөлхтний залуучууд гарч ирж байна. Энийг гэхдээ босгож хамгийн анх сонсуулдаг болтол бол бидний үеийн залуус бол асар их зүйл хийсэн шүү. Өөрсдийн залуу насаа. Монголд ч хипхоп дуу цоошин хинч эфемер зөвхөн шөнийн 1 цагаас хойш явж болно. FM-д. Тэ? 104 FM-ээр тэг олон FM биш шүү дээ. 2хан FM, 3 FM-ээр зөвхөн явах юм бол шөнө 1 цагаас хойш буюу бүхэн унтсны дараа өглөөний 6 цаг хүртэл явна. Тийм хориотой тий. Тэгвэл яг хүүхдүүд бүгдээр унтахгүй тэр дууг сонсох гэж шөнө 1 цаг хүлээж штэ. Тэгжиж энэ бүгдийг тэгээ дээрэс нь хоригдож чинь тий. Клипийн гарангуут нь усаас нь хаана тий. Асар их зүйлийг бид нар туулж маш олон одоо тэр хипхоп шоу хийж одоо сайн хэллээ штэ. Тэр бүгдийг туулж 107.5 104 104 шүү тий. Тэгээ 102.5 байгаа шүү дээ. 102.5-аар явдаг байсан. 102.5-аар сүүл рүү явж байгаа. Сүүл рүү явж байгаа. Эхэндээ бол явдаг. Би ягаад гэвэл нөгөө нэг яг тэр хипхоп хөгжмийн нэвтрүүлгүүдийг ягаал кассетэн дээр бичиж явдаг байсан үеийн нөгөө сонсогч нь болохоор мэдээд байгаа байхгүй. Яг ингээл тэгэл ялангуяа би ч нөгөө Монтреп Лимно хоёрыг сонсно. Дайм банкын MCT нөгөө дуунуудад дуртай. Хүмүүс бол олон юм ярьдаг л. Би зодод бас хэлмээр байдаг яг нөгөө өөрсхийн тулд хүн сонсгодог болохын тулд ард түмний хамтлаг болохын тулд зорилго нь тийм биш шүү дээ. Ягаад хипхоп хамтлаг гэхээр заавал зөвхөн нэг хүрээнд байх хэрэгтэй. Жижигхэн юм хүрээнд л газар сонсдог юм байх хэрэгтэй, тий. Ягаад Монгол даяараа сонсч болдгүй гэдэг нь төлөө бидний өөрчлөлт хийсэн. Ягаад хайрын дуу маш ихээр дуулж эхэлсэн ч гэдэг юм те. Энэ асуудал бас цаанаа бас зүгээр нэг юм дурандаа биш бодлогын чанартай байсан зүйл байхгүй. Тэр чинь одоо энэ сонгодог утгаар нь харж байна. Одоо тэр таандрын дуун дээр таандрын тэр нөгөө байгаам нь хүлээж авах уу гэдэг дуу чинь бол яг таандрын дотоод хүнийг харуулж байгаа байхгүй. Одоо энэ сүүлд хийж байгаа дуунууд л битүү коммершал дуунууд байгаа шүү. Хүүхэн таалагддаг хүүхний тухай ерөөсөө коммершал дуу хийж тэр чинь ингээ ягаад би зөв сандын хипхоп наад чинь бааж ийм миний зүгээр сонс. Аюугаа гарч ирсэн. Гарч ирсэн өөрөө гарч унсан байхгүй. Гарч ирчээд бүүн болж байгаа шүү дээ. Одоо миний зүгээр харсан үнцэг байхгүй. Алсан. Угаасаа алсан. Анхны тоглолтууд дөрвөж битүү. Монтереб тоглолт бүх хамтлагууд тоглолт битүү. 1-2 жилийн дараа унж гисэн. Сүүлдээ хипхоп шоунд хүн очихоо болсон шүү дээ. Болсон шүү. Болсон. Би сандын нэг шоун дээр 20 хүн ирсэн байж байхыг би харсан байхгүй. Тэр чинь яасан гэхээр яг гарч ирсэн шиг буцаа алга болсон. Яагаад тэгэхээр түрүүн нэг асуудал шүү дээ. Очно. Бариулаад шүү дээ. Дээрэмдүүлээд зодуулаад байна тийм үү гэдэгч юм уу те. Дээрээс нь хитрхи хүнд угаад байж тийм үү те. Хүмүүс арай тэрийг өөрчлөхийн тулд окей одоо хайрын дуу дуулж гэлээ. Илүү коммершал болгоё. Илүү олон насны хүмүүс сонсуулдаг болгоё гэдэг ингээд яг тэрийг ихсэн бохгүй. Тэр Монтереб нөгөө 247 257 257 гэж бүр 2 дуурсан санагдаад байна. Үгүй шүү дээ. Үгүй л үү. 247 тэгээд Тэнгисийн эрг 247 гэж гарсан. Тий? 255 гэж. Тэр чинь чиний нөгөө өөр өөртөө байна. Тэнгисийн эрг дээр 247 бас гоё дуу шүү. Тий. Манай бэлгээ. Тэр чинь мөнгөн жавцс гэдэг хамтлаг. Тий мөнгөн жавцсан бэлгээ. Мөнгөн жавцс. Тухай тэгэл солироол энэ тэр бөөндөө нийлэл яваад гэж л. Тэр яг жамин гэдэг. Бүгдээр нийлээ. Нийлээл хаа сайгаа. Дандаа л 20-30 шараад явж байна те. Ямар ч үстэй. Бид нөгөө тэр ярьдаг нөгөө үнэн ш нөгөө би падас нөгөө нэгдэл. За гэдэг ихний өдөр за маа та нартай ингээ бүгд нэг карт өгөө. Бүгд нэг карт өгөөл. Сайхан ингээл энэгээр үйлчлэл идэж угаарай гэл. Тэгэнгүүт чи нөгөө тэр чи аваад өдөр болгонд 20 хүн дагуулаад такс дагуулаад өдөр болгон идэж угаадахаар тэр өрнөөс гарахгүй юм чи хэвчээч. Тэрэнд өнгөө дуулаад байна. Жил дуулсан байсан. 7 хоног болгон дуулаад байдаг. Хизээш дуусахгүй хэд байна гэдэг. Улам нэмгдээл идэг. Аргагүй шүү дээ. Өдөр болгон 7 хоногт баахан өөрсдөөсөө гадна 10 хүн дагуулж байгаа шоудад гарч байна. Тийм болно л да. Ямар халуун юм бэ те. Дараа нь UB Palace-аар бүх хамтлагд ууч нүртэй болсон юм уу? Тэгсэн баг. Тийм шүү дээ. Тийм л юм шүү дээ.
эрүүл амьдралын ус. За бажаалт логийн ивент тэтгэгч Экос эрүүл мэндийн ус бөмбөлөгтэй, шүтлэгтэй гэдэг. Шүтлэгтэй. Тэгээд миний дусуу яг юм. нөгөө бобрыг яг орохоор угаасаа яг ингээ нөгөө хипхоп, яг Монтреп, Лумно гэдэг яг яриулаа гэж бодож ирсэн. Тэгээд Монтреп 1-2 гэж салцсан байж байгаа. Тусдаа уран бүтээл хийж байгаа буцаад нэгцэн. Тэгсэн. Тэр хэр хугацааны дараа буцаж нэгдэл болоод яг тухайд юу болж байгаа гэж. Тэр чинь 2001 онд лөө. Жилийн дараа юм шүү дээ. Тийм буцаал нэгдэлсэн шүү дээ. Нэг удаагүй л. Удаагүй. Тэгээ би нэг юу руу эрхүүр ус оюутан болоо явцгаахгүй. Нэг шиг байгаагүй тийм. Тийм. Эрхүүд төмөр зам чиглэлээр бас сургуульд сураад. Яа даргуулах вэ гэдэг тийм. Үгүй. Яаж богооны даргуулах вэ гэдэг асуулт. Тэгээ мань нэрээс толгой муутай зуутай бол байгаагүй шүү зүгээр. Үгүй би ч муу эсвэл бодож юу гэж богооны даргуулж идэв. За тийм шүү те. Юугаар хажуугаар богооны даргыг гээл. Тэгээд энэ ойр зүгээр гахаа махаа явахгүй жоохон яа. шалгалсан болоод өгч тэнцэж тэр сургууль руу ч явж байгаа шүү. Тэгээд тийм шүү дээ. Сарайч таа бас. Аа үе хардаг байхгүй гэдэг байна тийм. Жижиг байсан ч юм уу? Аав ээжээс асууж. Асуу тий. Тэгээд тэр чин яг тэр ихтэй тэр үед бол чи нэг хэсэг байгаагүй тий. Тийм мань нэг хэсэг үдгээр алуу. Чи байхгүй болгоо золоо буцаад Золоо хагийн их ихмээ гуруу буцаж манай гапуу гэдэг нэг нөхөр өгдөө. тийм. Ер нь манай ч мангар Айгүй олон орж ирсэн юм байна. Манай байгаа. Тийм тэгээд Монтреп хоёрт ч байж байхдаа би гапууг ихтэй хамтлагаас сурвалдаг байхгүй. Аа за. Мангар стилтэй байсан манай гапуу ч ногоо могонтлоход тийм гөрүүл шиг юм. Ист зүүн гараана энтэй уулзъя гэж золоо битэр топ дээр нэг шоу болж байгаа. Тэгээд гапуутай уулзаад манай хамтлаг руу ингээ орох юм. Ийм дуу хийж байгаа. Тэгээ анхны шинэ дуу хийгээд гапуу ус тэн дээр дуулдаг шүү дээ. Тэгээд гапуу золоо эрхмээ хаагийн энэ дөрөв нийлээд нэг мини банд гэх нэг дуу хийж тэгж буцаж дуунуудаа хийж эхлэв. Манай зорсон. Тэгээ манай чи ихний цомгон дээр орж ирдэг хөөхгүй талааж. Тэгээ жаргалтаа марц гэл бас нэг баахан хитүүд байгаа шүү дээ. Чи хэд он юм бэ? Боронд би юм. Тэр чи 2000 мэдгүй 2003 4 тий 3 4 он баггүй 4. Тэгээд чи тэгчээд тэр үед бол чи сураад байгаа тийм. Тэгээ тэр үед тэгэл би чи ерөөсөө тэгэл одоо тухайн үед тэгэл болцсон шүү дээ. Жинхэнэ нөгөө нэг төмөр замын амьдралаараа. Тэгээд клип юмнуудад байдаггүй юм байна шүү дээ тий. Яг клиптэй болж гисэн дэр боронд юунууд. Тэгээ 2005 онд ч шууд ажилд орчиж байгаа юм шиг. Богонд бод тап гэж наалах зохиол явдаг шүү дээ. Тэрээс хэлж байгаа юм тийм. Тэрнээс эхэлнэ шүү дээ. Лап гэж хүүтэнд шууд үгд аргаас эхлэхүүд гэж. Тэгээ манай нэг анх сургууль төгсөл орсон нэг өвөл энэ одоо юу гэдэг тоншоод ингэ явууддаг ингэ. Чин хоёрлсон дуу гарахаар тэгдгээ ингээл нэг мэрэгжлийн юм яриад байгаа. Би ч гайхаал нэг алах барьчаал. Тин чи энэ дээр ингээд нэг гүүш ингэ юм байж байгаа. Энэ дээр цохохоор гэл цогсон чи тэн дээр нуусан өвөл ингэ богооны нэг манай богооч заваа шүү дээ. Энэ нэг бохир нь шууд явж байгаа шүү дээ. Нүл мөсдөс. Тин нэг бор мөс амруу шагаа орчтой. Бормус. Тэгээд би ч үр савж унаад энэ багшаасаа юу сонсохгүй сурах гэдэг багш маань яжаад маа зогсон чинь хүмүүс бормус ямар мохош оруулъя гэж. Би одоо хоббит гэдэг байгаа. Гэхдээ нэр манай энэ төмөр зам ер нь манай улс энэ дампуу тий. Энэ богоо нэг одоо солиод хотоо болоод энэ хөгжүүлээд асар хөгжгөр. Гэхдээ ер нь тий. Одоо тэгээд бүх ялгацаа шууд доош нь тий шууд ингэ хайчин тий. Тэгээ мань зэн чин эхлээд тэр төмөр зам чин ороод одоо клотик гэж байгаа шүү дээ. Богооны ингэ шахаж ингэж тооруулаад наклаад гэж ярих юм байна машинаар тий. Тэр чинь солино шүү дээ ийм том юм. Тэгэл тэр мэр ингээл сольж мэлж ангууч надаа үйлчлэгч нар чинь богоондоо мэд эцгэл юм юм хийж байгаа. Тэн дээр чи педал гიშгэл юм орж ирж шүү дээ. Нярх гэл. Зааш эхлээд бол төмөр зам анх ажилд орж хат хэцүү юмнууд нь хийж шүү дээ. Бид одоо тэр өөрсдөө тэргүүрэл байж байна. Одоо эсвэл тэрийг өөрчлөлөө. Богоо өөрчлөлтөг юм чи яаж өөрчлөлт? Одоо бас энэ Монгол улсаа жоохон өөрчлөлтөө зөвмөрхөө нэг жоохон нэг дараагийн левел болчих. Яг энэ нөгөө Улаанбаатар төмөр зам чи нөгөө хэцүү л дээ. Орос Монгол гэдэг нөгөө хоёр талын юутай болохоор шууд 100% нэг талаа хүслэн болохоор болдоггүй л байх л та. Гэхдээ хөгжүүлээч гэдэг юм уу тэгэл ер нь зөв зохион байгуулалт зөв удирдах явах юм л хөгжих боломжтой л байхгүй тийм үү.
Тэгээд бүх салбар тийм биш үү? Богоны дарга болох чинь ингээд бүх ингээд нөгөө дугуунаас одоо тий. Богоныхоо дугуунаас эхлээд ингээд явж байгаад бүх шатлагад дамжлагын тавьж байгаа л богоны дамжиж байгаа л сантехник, ментник, цахилгаан, бүгдийг нь явж шин. Тэг хэдэн жил болж богоны дарга болов? 20 жил юм шиг баг тий. Би чи 15 онд авсан шүү дээ. Тэгвэл бас гайгүй. 10 жил. Авилга сайн өгч. Авилга өгөөгөө. Авилга өгөөгөө. Ихтэй бас 10 жил болсон юм шүү дээ. 10 жил, яг 10 жил боллоо. 10 жил боллоо тий. Би зөв сая яг гэж хэлсэхээр ганцхан төмөр зам биш. Ер нь Монголд энэ манайхан энэ яалтч нөгөө ядуу орны гайг бол байнга мэдэрч идэг шүү дээ. Одоо хамгийн ингэж одоо стадионд одод болох гэж байна энэ. Өнгөрсөн жил бид тоглолоо. Бод тойлохгүй. Монгол улсад өнөөдөр стадионд нэг тоглолт болоход өөр газар тоглолт болох тийм хэмжээнд Монгол улс тайз байхгүй. Үзэгчч байхгүй, хөгжимч байхгүй, гэрэлж байхгүй. Ийм л ядуу орно. Тэгээ бид нар өөрсдөө амар хөгжөөд яг хөгжиж байгаа тийм. Байшин барилгаа 10 20 жилд бол нүдэнд харагдаж өөрсдөө гарч ийн л та. Гэхдээ яг хийг хөгжиж байна. Тэгээд тэр тайз одоо саяны тайз хөгжмийг дээрсэн тэр нөгөө батлаа малах юмны одоо хөгжим шүү дээ. Бид маань хэлээд байгаа тийм. Өгсөн хятадын засгийн газраас өгсөн одоо бэлэг шүү дээ тийм. Тэр байхгүй болоод тэгээд баг тайз хөгжимгүй юм шүү Монгол улс юм тий. Нөгөө энд шудраг гэдэг юм л байгаа зү. Тэр тайзыг аваад тавихад өөр газар ахаад хоёр ингээд зэрэг том шоу болоо гэхэд нөгөө газар нь юу ч байхгүй шүү. Тайз байхгүй, хөгжим байхгүй. Нөгөө бүх лед дэлгэцсэн компани тийш очиж 3 гэрлийн 4 компани тэнд очиж чинь. Энэ бол зүгээр яг үндсэндээ Монгол улс юм бол бодит мөн чанар л да. Бид нар ядуу. Стадионд гэхдээ энэ зардал тоглолтын хэд бол амар зардалтай байна. Та нарын тоглолтын зардал гэдэг бол сонсонгууд амар байгаа шүү. Амар байна. Мань чамаг нэг хилээдсэн чинь тэг итгэхгүй байгаадсан шүү дээ. Тэгсэн чинь гэхдээ чи бол цэвэр нэг 200-300 сая бол авах нь бол авсан бил. Бид нар яг л чи хамгийн хогийн нараа татарынханд юм өгөөгүй гэдэг аахгүй. За юу вэ? Юм өгөөгүй. Тий. 10 сая өгсөн юмнаас. Бид хулаа. За өмштэй яриа шүү. Тэр чи дээрээс нь бид нар чи хийгээгүй шүү. Чи хүмүүсээс юм олоогүй гэдэг тэгээд заяа энэ тэгсэн гэсэн шүү дээ. Юм олоогүй. Тий. Бараг ингээд нэг зардал нь ингээд мөргөд гарцсан марцсан гэд. За яг одоо надтай яг уулзараа. Тэр толч хүмүүсүүд ч худалдаад авсан байсан л та. Тийм. Тэгэхээр тэр манд намаг үлдээ тэр. Тий. Хоёр хамт хоёулаа зөв мөнгө авчиж байгаа л та давхар байсан. Тийм үү. Тий. Гэхдээ зүгээр би ингэсэн нөгөө ч нуугаад ах юм байхгүй. Чи заягаас мөнгө зээлэх гэсэн юм шүү. Тэгээ мөнгөөр заяахаар заяа тэгж чамд бол тэгж. Мэн одоохонд өгч богоо явахаас мөнгө болсон биш үү? Яг утганы юм байгаа. Би бол үзэгүйсэхгүй энийг ярих хэрэгтэй. Өнгөрсөн жил үзэгүйсэн. Гэхдээ яасан гэхээр нөгөө талаас бүх нөгөө санхүүгээ давхар нөгөө барьж өөртөө нөгөө давхар нөгөө мэд яах хэрэгтэй байхгүй. Бас хүнд одоо тий мэдгүй шүү дээ. Бид нар өөртөө яг барьж ич яг энэ үний юм уу үзэж байгаа шүү дээ. Тэг зардалтай би л төсөөлөг байсан. Амар юм. Зардал асар их юм. Бүр асар юм бил. Тэг хүмүүс төгөөг үзэхэд нэг хоногийн нэг цаг 3 цаг ингээд аймаг гоо шоу үзэж байгаа. Тэр шоуг үзэх гэж хүмүүсүүд бүхэл бүтэн одоо 2-3 сарыг зориулаад 2000 гаруй хүн баг ажиллаж байна шүү дээ дотор тий. Зөвхөн стадионд үзээгүй одоо зөвхөн ажиллаж байгаа гэхэд 1000 гаруй хүн одоо тий цагдаа бүх юм оруулсан л тий. Тэгэж ажиллаад тэгээ тим гоё юм гэдэг бол тэр бол тий. Гоё бүрхээр гоё ч явж тэр бол бэлтгэл ажил мөнгө төгрөг бол паа. Би өөр нэг жижиг юм сонсоогүй шүү. Хамгийн ингэ нэг жишээ хөө. Зүгээр л дизель тэр нэг мотор ажилуулж байгаа тэр дизелийн мөнгө л зүгээр юу ч ихлэх байгаа шүү дээ. Тэр л 20 сая юм байна шүү дээ. Зүгээр бензиний мөнгө. Ойлгосон бажи. Тий. Ойлгочлаа. Ваа. Япон кола. Япон кола. Дайчдын юм да. За мэдээч хэрэг бол чи кола амсараа заяа энэ. Гоё шүү. Сая уучлаа шүү дээ. Япон кола шүү. Тэр нөгөө Асахигийн тэр крафт кола гэдэг байгаа бид нар. Энэ юу гэхээр нөгөө цитрустэй, спайстай гэдэг юм кола. Тэгэхээр газтай мод гэдэг хусаа хичлээ шүү. Энд газ баг байхгүй. Аюу баг шүү. Тийм байна. Аюу баг газтай. Чи яагаад уухгүй байгаа газтай юм бэ? Мань ер нь жоо зөв хоолт юм уу бодсон байж байгаа шүү. Зүг болж байгаа юм байх үү те? Эхэлж байна. Тийм шүү дээ. Юу хожиг эхэлт юм те. Байхад. За энэ өхрийн хэлэн зоо. Гэтэ одоо ер нь бол энэ хоолнуудыг харсан чинь нэг зөв хоолмор санагдаж байна. Маргаашнаас эхэлт юм байна. Тэ маргааш л эхэлчихэ. Яваа. Маргааш л эхэлтээ. За сайхан гурлаа идэж уугаад ярьслаа. Энэ бол Монголын бас хамгийн гоё амттай хоолоо та бүх юм нэрчээ. Хоол тэндээс Монголоос бол ихтэй дуртай бол амсаад сайхан тийм ээ. За. Зүгээр хоолнд бол дуртай байсан. Гоё. Хоолыг бол гоё усан шүү дээ. Гоё усан шүү дээ. Асуудалгүй байт шүү дээ.
Загас орж ирсэн байна. Тэнд Загас итгэхгүй. Загасны ордны болохоор. Загасны ордны болохоор нэг загас итгэхгүй. Өөрийнхөө ордны юм гэдэг юм уу те? ч одоо үхрийн орд олдсон бол бүр баларх байж. Цагаан олтон болох байсан юм шиг. Яаж бод үхрий. Тий. Хүн нөгөө бас дээрс нөгөө төрсөн нөгөө жидийнхаа махыг идэж үтсэн үгээ тэр явуулсан. Тэбүү идэж байгаа шүү дээ. Тэбүү идэж байгаа. Энэ сохом үнэ за. Тий. Мантар сармагч олддгүй. Энэ одоо юу юм? Тижиж үтсэн үг. Наа чи юм бол энэ шүү. Тархтаа цөөн гэдэг нараа. Энэ таргийн юм. Авасоо. Бас тэгээ бүр гоё болно. Цөв юм а те. Тархтай цөөн гэдэг нэртэй гоё. Богоон арга гэдэг чинь одоо яг мэдгүй шүү дээ. Богоон арга гэдэг хүмүүс яг юу хийдэг хүн, яадаг хүн, богоонд асуулахаар бол яадаг, ер нь яг яадаг альбом тушаал. Одоо тэгэл Улаанбаатараас хөдөлгөөс очих хөртөө хүртэл одоо энэ дотор галт тэрэгэн дотор болж байгаа бүхэл процессыг одоо өөрөө хянж зохицуулаад зорчигчтой аюулгүй галт тэргээ одоо техникийн талаас нь ч юм уу те бүх зүйлийн л одоо ер нь яг л галт тэрэгч нэг цагаар минутаар явж байгаа шүү дээ. Яг л цагтаа хоцрохгүй одоо аюулгүй аваачих одоо тэр бүх хяналтыг л тавьж холбоо болж өгнө гэх юм уу. Гэтэ аюу их тийм 13 толох цаг гардаг гэдэг юм. Юу асууж хэлэх вэ? Тэгээд мачиг өгч ийлээ. Аюу их тийм 13 толох цаг гардаг. Бааж гоё асуух гэдэг чинь богоон дарга гэдэг асар хариуцлагатай ажиллаж байгаа. Одоо чинь Асар хариуцлагатай шүү дээ. хүн өглөө ихэд богоон дарга дээр бухна байна. Амтай. Үгүй нэг хүн Илүү асуудал хүн төрж исэн үү богоон дотор. Гэхдээ харин мань яг намайг чи Эрдэнтээс наашаа ирж явах тухай. За. Нэг үйлчлэгч маань дарга энэ богоон дөрөв дээр ирээд. Тэгээд дахин очисон чинь төрөх гэж байгаа юм чинь ерөөсөө. Яана. Яа. Тэгээд би чинь сандрал Их хөрсөн. Гэхдээ яаж би дэ их барих вэ? Тэрүүхэн дотор төгсөлч. Тэнгүүтээ нэг хоёр тийшээ үйлчлэгч нараа ингээд дамжуулаад ингээд өртөжлөө дамжуулаад имлэгийн мэдлэгтэй одоо их барьчих хэмжээний хүн байна уу гэл ингээд галс хүүж байгаа юм үйлчлэгч нар хоёр төсөксөх гэл. Тэгээ нэг хоёр хүн үрээд ирсэн шүү дээ. Азтай тий. Тэгээ хурж ирээд нөгөөтг чинь хаана болоод архан дээр болов. Дархан хүртэл тайвшруулаад тэгэл дарханаас нэг станцаараа түргэн дуудуулаад тэгэл Буухан түргэн дээр юм. биелэн яг перрон дээр ичсэн байж чинь тэгэл нөгөө хүнээ сак гэл авчих. Тэгэл тэр мэдчлэн бүх хариуцлага богооны дарга дээр бохно. Тийм бүгдийг. Тэгээд богоон дотор надаас намайг яваагүй бахт нэг өөр хүмүүс явж явах төрсөн зөндөө тохиолдол байгаа шүү дээ. Тэгээд нөгөө төрсөн хүүхэд нь ган зам гэж нэр өглөө ирлээ гэд. Шар мэдээгээр яваад идэггүй юу? Тийм. Янз бүрийн болно шүү дээ. Хөгжөлтөө шүү дээ. Янз бүрийн юм гэдэг нь одоо бааш хавтлаа. Баваа шаваа мава зөндөөс харж байгаа юм чинь би чинь. Орой ингээд шүн болонгууд одоо ингээд үйлчлэгч нарын ажлыг тавих гал орой ингээд явж байгаа шүү дээ. Манай үйлчлэгч чинь ер нь бол ундах хэрэг байхгүй шүү дээ. Хоёр ээлжтэй юм чинь. Тэгээ энэ зорчигчтэй гэдэг юу л бол юуг нь үзэж шалгах гал ингээд голоор явж байгаа. Нөгөө офшор богоны 3 давхрын ачаа тавьдаг гэсэн үг шүү дээ. Тэр мөрөн дээр гаруудаж гарцсан баваа шаваа гэж. Тож гэхдээ бавашаа Зөвхөн олон нийтийн газар уг нь бол 20 л шүү дээ тэр чинь. Тэр чинь хүн хийвдэх зүгээр ачаал тавих зорилттой хэсэг шүү дээ. Тийм дэр байж байгаа юм чи манай зарим гараад бас юм үзэг юм шиг бас тийм шүү. байж гэхдээ нэг яг энэ өөрийнхөө нөгөө купе дотор шүү дээ. Ямар? Өөрийнхөө купе шүү дээ. Өөрийнхөө өрөө шүү дээ. Одоо худалдаа одоо тэр одоо явж байгаа өрөө шүү дээ. Тэр өрөөнд дотор одоо ингээд хосууд байвал бавашаа хийж болохгүй. Үгүй дээ болох л байлгүй тийм. Гэхдээ зүгээр л асууж байхгүй. нийтийн хэсэг биш. Хувийн юу орчиж байгаа юм чи. Тэр өрөөс тий. Тэр чинь нэг офшор байгаа чи бүр нийтийнх. Тэгээ тэр яг хөдөлгөөн мөдгөө. Зөвхөн өмөлтэй. Өөрөөгөө аваад хосороо одоо Орос 30 хүмүүдээ 5 6 онох юм одоо тэр одоо хэл байлгүй дээ. Би одоо шудраг би бод үнэн хэлдэг шүү дээ. Тэгээд тэр чинь хийхгүй байх бас боломжтой шүү дээ. Ягаад заавал хийх хэрэгтэй тийм үстэй чи. Гэртээ хараад тийм ээ. Гэхдээ би зүгээр Богоон танилцаа хоёр байл яхаа. одоо богоон танилцсан шууд танилцсан мангар дурлцсан хийхгүй нь шүү дээ. Байж явж богоон зогсоод тах. Буухараад яа. Москва очоод бол яа. Бас байж болно. Купен фэнд бол ямар хамаатай тийм үстэй.
Би купе яриад байгаа шүү Тий. дээ. Опш яриаггүй шүү. Янз бүрийн зам зөндөө тохиолдол юм байна. Тийм гоо тийм. Купе опш бол арай нөгөө өстой яг нөгөө хөөр зүйл. Купе бол болно үстэй тий. Манайхны нөгөө нэг одоо орон нутгаас орж иж байгаа гаруудын хөл гарны үнэр гэж баслаа. Хоолж байгаа шүү бабра. Авраа хоол гэдэг зүгээр. Тэгээд Зузаан үнэртэй шүү дээ. мөндөнд бас зузаан нэмгэн гэж байна. Загсаас хиний наачин загс идвэн гэж шүү дээ. Айгу хоочгоо тэгж бишээ. Жоо жоо. Томор тэгэл томор носч. Ингээд томор нэхгүй шүү дээ. Хүш загсны орд юм биш үү? Загсны орд шүү дээ. Тэстэ яг ялт тэр дээр үхрийн ордонд өрцөн дуус. Манай богоны голоор офш богоны гол руу ингээд орсон чинь ингээд нэг нөхөр ингээд хөлөө жиччих ингээд офш богонд тавьчих шүү дээ. Тэнгүүд нь эсрэг талд нь нэг цонхон талд нэг юм дээдлийн мест байдаг шүү дээ. Тэрэнд бас нэг нөхөр ингээд хөлөөж игээ тэр хоёрын хөл ингээд энэ дээр ингээд уулзчихсан. Тэгээ ингээд голоор нь яваад очиод хөлөө аваа гэсэн чинь сохтоо унтчих. Тэгээ доогуур нь гарах гэхээр нэг шахаан доогуур гарах гэдэг. Ардаа өстэй хатдаг шиг. Шахаагаар гарах гэдэг шиг. Хөлийн зохиол сэрдгүү байсан. Тэгээ тэр өнөр зозаан гэж яа. Зааван шиг бас. Манай нийт юм. Манай үйлчлэгчнэр л хэцүү жаас. Тим орчинд л ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Бод дүнд хэлэх тий. Үнэхээр заван юм цэвэрлэн тэгэл. Тэгсэн мөртлөө тим амир хүнд нөхцөлтэй явж дарамт ихтэй юм төмөр зам чи. Тийм. Тэгээ цалин мөнгө төмөр замыг одоо би төмөр замыг цалин өндөртэй гэл нэг боддог шүү дээ. Тэр нь тухайн үед л байсан юм шиг байна. Одоо 90 доо монд ч юм уу төмөр замын цалин хангамж сайн өндөр. Одоо тэн дээр гацсан юм шиг. Бус байгууллагууд дээш явааддаг. Яг төмөр зам тэн дээр. Тэгээ дотор нь ажилтдаг гэж нэг муулж байгаа юм биш. Ер нь гэхдээ үннийг нь бол хилцсэн дээр шүү дээ. Ямар амт тийм үст. За тэгээд нөгөө төмөр замын богооны дарга хүн чинь 7 хоногт ингээл нэг ирж очиод урагшаад явах. Тэгээд тэр хажуу хажуугаар уран бүтээлдээ хизээ иргэж оров. Нэрээ тэр чинь юу яасан шүү дээ. Эхлээд хэсэг явж байгаад 14 онд золоо битээр нэг уулзаад. Тэгээд нэг гэрт нь ороод тэр чинь тэгээд жоо ууж юм ярьж сууж хоёр дуулцаагүй. Тэгээд нэг ганц нэг юм хийх үү ярих уу. Гэт за тэгээд манай талигаач майна холбогдоод ирээд майна гурлаа нийлж аваад. Тэгэл миний гар юу ч хэлээ бас нэг баахан дуу байсан шүү. Бас 10 юм хийцэн байл шүү дээ 14 онд. Тэгээд тэр үед бас хуучин гарсны дуунуудаа бас шинжил дууссан юм байна. Тэгсэрийг 2-4 нэг цэргээж дуулаад. Юу шах дууссан юм бэ? Юг. Үгүй тэгсэр их тэр тий. Тэгсэрийг. Тэгсэр дээр 2-4 долоод ч нөгөө UBS-ийн хөтлөгчөөс явахны тоглолоо. Тий, сарангуй тоглолоод ганаа хоёрыг тоглолоо шүү. Тийм ээ. Тий. Өгийн нурлоо. Тэр үгүй юм уу те? Тий, өгийн нур. Тэгээд тэр чи өгийн нур чинь ийм цэлийсэн л юм байт юм л. Тэгэл камер дээр наа чинь жирэлцэхгүй жирэлзүүлэр гэнэ санттай тэндээс ингээд. Жирэлцээний хоёр гэдэг байна хоёр камер ярддаг юм би. Жирэлцээний хоёр үү? Жирэлзүүлээд гингүүд нь хойлоо шааж ороод зүсгс гэж жирэлзүүлээ чи. Тэр жирэлзүүлэхдээ аз жаргалтай жирэлзүүлдэг. Яг л аз жаргалын ундагаа хэргэлцсэн байгаа хаад хоёр. Тэд юу бөрөө явжсэн баг уу? Чи ажил хийж байгаа юм чи. Юу ажлын ажил үзтэж. Усын кийг одоо яа. Ажил чи яах юм бэ? Ямар том ажилтай чи. Нэр. Анхаас клип эхлэхдээ ус чи юу авч авч байгаа юм. Нөгөө найзууд нь болохоор нөгөө хоёр дотноо десант хоёрыг бол бас тийм Монголда босоо улсад бүртгэлтэй шоуч авах хоёр гэдэг чинь мэддэг Тийм шүү дээ. Чи тэгж ярьд юм уу? бид Монголоо чи бит юм яа. Хогийн арай тэрэнд итгэдэг юм шиг байна. Юу Тэр ч яга хэтрүүлэгтэй юм яригдчих байгаа юм байна л. Тэр ч одоо хэдрүүлдэг яриач биш нүдээр харсан бол суудаг юм да. Тайлбар самт уулзаа шоуж ирсэн баха энэ манай ярд хуйгаа гэдэг хүмүүсүүд. Бабра. Зөндөө. Нэрдэг нэгээс яг бабар гэдэг нэр юм өчтөн байна. Гэхдээ энэ хараа манай ээж Баавар ямар ч хамаагүй шүү. баавар хамаагүй шүү дээ. Тэр чинь баавар. Юу гэж тийм амар том үнэтэй зүйл шүү. Юу ч хийлэгчтэй. Ерхийлэгчтэй байгаа гэж хавирж болохгүй шүү дээ. Манай ээж баг намайг өгөхөөрдөд бабар гэж дууддаг гэсэн юм. Тэгээ манай гэрийнхний л өгсөн нэр бабар. Чиний яг одоо яг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Яг эцэг эхээс өгсөн нэр заяас нэр. Эрдэнэ хоёр. Эрдэнэ хоёр. Тэгэл баяраа. Баяраа тэгэл бабар болсон шүү дээ. Чиний анууши ч одоо гантлах шүү дээ. гантлага тий. Тий. Ануушид нэг ямар нэр үс? Ягаад ануушид? Цаа чи нөгөө цэцэрлэгт байхаас л дуу хуурга явчихдаг гэсэн. За.
Тэгээ нэг Антошка гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Антошка. Тэгээд энэ Антошка ануш. Тэр дугаараа л энэ хүн амтанд амар яасан шүү. Шижээ анууш болсон юм дээ. Тэгэл ануушилсан. Бас хэлийг бас хүний хэлийг бас монгол хэлийг бас тий. Гой монголчсон юм шүү. Антошка гэдэг үгийг анууш. Хүмүүс ганууш манууш энэ тэр багцсан. Тий. Дуус гацсан. Бага шүү. Дахиад кола Авчи бага. батшиггүй урдаа тавьчих надад чихгүй бүгдийг нугаад дуусчихсан. Кол бол алж. Тэр сүүлээд л ууч. Гадаа халуун байна тий. Энд дахиад халуун байна тий. Тэгэхээр ийм. За тэгээд хамгийн гол нь яг өнөөдөр бабар ирсэн чинь гоё нэг нөгөө Хуучны дурсаад. хуучны юм дурсаад хүүхд хамгийн гол нь хүүхд өнөөдөр нөгөө хүүхд нас гэснээс өнөөдрөөс миний хувьд нөгөө яг нэг өөрөө нэг хальт нэг 17-8 жил өмнө ус би өөрөө аяллаа гэртээ. Фото зурнуудаа үзээд. Тим өдөр байлаа л да. Тэгэхээр өдөр байлаа. Тэгээ нөгөө шимэгжээш таад яа. Охноо явуулаад. Тэгээд одоо ингээ насаараа одоо аав ээжтэй байсан хүүхд явчихаар аав ээжд бол аав мавд бол аюу сонирн байд юм байна. Охноо явуулчихар тий. Тэгээд гадаад руу ингээ нөгөө амбилгын шин замд нүдэж өгөөл тэгэнгүүтээ өөр ирэхгүй ингээ нөгөө гаргаж өчвөл ирээл нөгөө дээрийнхэн зураг мөргийг хараал тий. Тэгэхээр бас залуу байжээ. Залуу байлаа залуу. Амар залуу байлээ. Удлаа өөрсдөө залууг гуцаад идэм байл ер нь хөшөрсөн юм байл шүү дээ бабра. Одоо тэг нэг хуучнаар аялаад гээд одоо ингээд Монтере гээд яваад 2014 онд яалч нөгөө дахиж Монтере бирж гарч нөгөө Гранд Плазагийн дээлт нөгөө клип хийдэг чи ямар дуулаа? Тэр чинь юу 1995 гэдэг байхгүй. А тий. 95 онд анх байгуулагдсан хамтлаг байхгүй. Тэр оноор л нэрлэлсэн. Тэгэл тэн дээр манайс өөртөө хэлийвэр ихснээр тусч байгаа шүү дээ. Үг нь бол. Тэгээд нэг хэсэг яг ингээд нөгөө клип араараас нь гаргаад өчгтэй байжгаад буцаа байхгүй болсон. Тэгээд ингэсэн. Юм хийя гэх тэгэнгүүт манай хэд үнэхээр тэгээд нэг суудсан болов суудсан юм бэл. Тэгээд яг заа гэж гоё ярилцаал. За одоо тийм хий ингэж мань чи ер нь жоохон тэгээд шахаад өгсөн байхгүй. Тэгээд юм хийхгүй. Тэнгууд нь Брата дууны санаа орж ирэл ер нь цаант тэлдэх гоё л нэг дуу гусчээ. Ах トゥ тийм гоё найз нөхрийн тухай ах トゥ нэг юм сэтгэвтэй. Тэнгууд Чука ахаас юуг нэг халуун сэтгэлийг хэлдэг байдаг шүү дээ. Тэр мөрийн зөвшөөрлөө авч байгаа л. Энэ чинь ингээд ашиглаж чигээд. Тэгээд тэр чинь 2 3 удаа бичсэн шүү дээ. Аян 2 3 солигдоод. Тэгээд цаантаа тэр дуугаа хийж өгөөл. Тэгсэн чинь хөөрхөө яваад галтаа л лээ. Тэр Брада дууны клипэн дээр шүү дээ. Брада дууны клипэн дээр та нар ингээ ах нартайгаа суугаад ингээд сүйдэн ширээн дээр суудаг шүү дээ. Та нарыг тэр амьдрал дээр тэгэж нөгөө вайн тэр ресторанд нь хамгаал юм байгаагүй. Тэрнээс тэр вайн тэнийг харагдаад байна. Тий. Ялахгүй гэдэг байна. Зүгээр яг манай анууш бол яг болж байгаа юм. Чи дээр тэрээс дохлоо хаашаа гэж. За хээц годлоо гусч ин даа гэдэг. Тий. Тэнгүүтээ хотлоо яг ингээд камерлаа орж аваад хотлоо ингэж амссан болол нөгөө камер эргээд болцсноо бийл хийсэн шүү дээ. Болцсон нөгөөд шиг гэж шууд ингэж бод анаашихаас аваад очиж. Тэр дээр компочд орно үст дээр. Тэгээ ундааш тий. Ундаа. Тийм л хөтэй. Яг тийм л болж байгаа. Ундаал вайныг ундаа гэж байгаа хүмүүсүүдийг гэдэг одоо шоуны ертөнцид бол амар үстэй. Яахт тийм ээ. За манай зочин өнөөдөр тийм гоё крафт кола. Халуун маань энэ өрөөнд тий. Өглөө өөрөө халуун байна. Бас байна тий. Тайлагч хандгаа өөрийгөө хүндэлдэг бүх зүйлд бэлэн байдаг хүмүүсийн хэрэглээ. Тайлагч таны төлөө үргэлж бэлэн. Харин та бэлэн үү? Бажил блогийн хамтран ажиллагч, тайлагч шаардлагатаас сэргийлэн тэгээд энэ бол одоо нөгөө таны 5 сарын өмнөх форумд хэрэгтэй л байж. 5 сарын өмнөх юунуудад уух юм уусны дээр өглөө нь уух юм бол маргааш нь шаардахгүй. Маргааш нь шаардахгүй гэдэг чинь юу гэхээр маргааш нь стоп каран татнаа л гэсэн үг байхгүй. Чи нэг шатуул яа. Гэхдээ мань ер нь яг бодоцсон нэг учраа ингэж ойлгосон шүү дээ. Нөгөө нэг мань ер нь их ундгүй байхгүй. Ундгүй? Тэг тасраад нэг ингэдэг. Алиг гаалтаад идэх юм тий. Тий. За. Тэгэнгүүт уулт ингээл явж байгаа л шөнө 2 3 цаг маг гэл одоо чинь за өглөө болтол уух үйж байгаа шүү дээ.
Тэгэл өглөө унтж байгаа хүн чинь сэрэнгүүт нөө нэг мэдээж нэр толгой өвдөлт биш нөө архин гараа үсэрч байгаа байхгүй. Тэнгуутлаа шартаад байна гэж худлагаас шараад хайлж ин гэж пи удаж байгаа юм болов гэж ойлгосон шүү дээ. Тэрс нэг шартаас зовж мовоод идэг юм шиг л шүү дээ. Чи энэ олон жилийн юунд ерөөс одоо зүгээр тийм л томьёол гараад ирсэн юм. Тийм л юм болов гэж ойлгож байна. Наач бол бабрын том юм шүү. Гэхдээ тэгтээ тийм л байгаа зү. Тэрс нэг шартаад хүчгээд хүн байд юм уу? Тийм шүү дээ. Амар хүч юм байна шүү дээ. Тийм. Хин чи ганц нүдэл хөдөлдөг шүү дээ. Хойгоо мойгоо байна шүү дээ. Хойгоо мойгоо хэцүү шүү. Маргаас нүдэл хөдөлж юм байна. Би бол шаарддаг юм байна. Чи шаарддаг хаа тий. Тэр энэ унталт нь баг болохоор нэг одоо энэ биеийн организмоос нэг алкогол сэргээгүй гарч амжаагүй бахт нь авчиад шартж ийн гэж ойлгож жоохон манараад ирэнгүүт нь шартаад байна. Сап гэдэг нэг пи маргааш нь уучдаг. Үнэ. Тэгээ би уучих зүгээр. Тэр чинь үргэлжлээ явчих. Үргэлжлээ явчихгүй. Үгүй тэгээд маргааш нь бол тэгэл жоохон бариатай шүү дээ. Жоохон бариатай. Тэгээд барьж байгаа л тэгэл оройн гомдаад нөгөөдөөс зүг юм тий. Магаш жоохон барих юм байна. Магаш нөргө барихгүй хүмүүс л дуусаа өслөр тий. барихгүй болохгүй шүү дээ. За баярлалаа. Тэгээд за буцаад нөгөө Монтреп руу гарахаар Монтреп тэгжсэн чинь за тэгээд угаасаа юм хийхэ болоод ирэнгүүт нь десант нийлээд тийм манай хоёр чинь тэгээд угаасаа тэгээд нэг брада гаргацсан маргацсан. Тэгээд тухайн үед нь яг нэг юу студ тоонот монот нийлж хэлж ирсэн хөөхгүй. Тэгэл ер нь тэгэл тэрлүү гал. Биш нэг тэгээд сүртэй нэг юм хий барьж чадахгүйсэн. Тэгээд энэ жимбэргийн нэг чинь анхаа жижиг балхачаа байгаа шүү дээ. Анхаа тэр хөгжмийн хэлэгчээд. Тэгээд сант иймэрхүү ахын юм хэлчихлээ гэсэн чинь хаа хоёлаа шаачаа гэд дахиад. Тэгээ хоёлаа дуугаа авчилчаад. Гэхдээ эхлээд энэ чинь брада гэсэн J дуулаг үүсэх байхгүй. Эркагаар дуулуулаа гэдгсэн чинь Эрка бас нэг ирээд гайд майд ингэж мингээд за энэ өөр жоохон бодох хэрэгтэй юм байна. Тэгсэн чинь J яг студ дээр орж иж таарал. Маа J чинь гайдны мангас шүү дээ. Тэр нь бол гайдаг солир бол. Тэгэл брадагийн тий гайданд гарч өгөөл. Тэгэл дөнгөд нь тэр доор нь манай хоёр нөө дахилтны үгийн шагаал тэгэл J за J-ээр дуулуулдаг дуулуулчих. Тэгэл дуулцгаах. Тэгсэн чинь яг жимбиг нэг манай хоёр ярил дахилтан дээр нь сүйтэй цайтай цөм ингэ солиорол явуулсан. Тэгээд J бас яг орж ирж тараал. Али чи нэг гайд гаргаад тах та гэдгсэн чи J нэг аялчаа гараа авцсан. Тэгээд J чинь тухайд нэг шинэ үе мүйдэлөө байсан уу явлаа орж гараал явуулсан. Тэнгуута тасантлахаар энэ J-ийн гайд нэг арай өөрчилжүүл яад ингээд D бас өөрөө нэг гайд майд гаргаад нэг иймэрхүү. Тэгсэн чи манай Дэги бас сонсон гутаа за энэ J-ийн гайд шүү залуусаа J-ийн гайд дээр юу явсан дүүр юм байна. Тэгээ буцаад J-ийг за чи буцаад студ дээр өрөөд иргээд. Тэгээ эренгүүтээ уусаа нэг дахилтны үг юм байна хоёр бодсон байсан юм чи. Тэгэл дахиад J сүйтэй цайтай цөв ингээл нэг гайдан дээр нь дуулуулаад. Тэгсэн чи тэр дуу манаас хөрх яваад байгаа юм шиг лээ. Эцээс өөрөө юусэн юм мэдхгүй. Юм гал хачаад идэг юм. Ингээд гэж үү те. За тоглосон юм аа. Тоглож яахад доо. Гэтэ ингээд л та. Тийм болсон шүү. Гоё юм шүү дээ те бас те. Тэгэл өдийн насанд тийм үстэй те. энэ алан дэлгэнээр тэгэл мань чинь яг тэгээд завж мань нь яриа дуусгал. Тэгэл ерөөсөө тоонтой идтэйгээ наано цаана гэж байгаа л нэг хит хитэн дуу гаргаад. Бас гайгүй яваад байгаа шүү. Тэрний араас бол өстой тоонт явж. Тэгж жагаад саяхан нөгөө нэг 40 насны 2 жилийн өмнө нөгөө Тэнгисээр дээрх 2 4 7 3 удаа шинжилт дууллаа ш. J-тэй онд биш ээ. Анхны шинэ. Sorry андуурч. Анхны шинэ шинжилт дууллаа шүү дээ. J тэрэн дээр бол ганган маяг зөгч байна. Алж байгаа зү. Би уусаа J уусаа зохин анхны шинэ нэг хуучин дууга уусаа хамтлагийнхаа нэг гоё өөрийн дуу манаас нэг яач хүний дуу дуулж байгаа шүү дээ юм зү. Тэгэл өөрийнх нь дууг нэг гусч игээд. Тэгээ хамтлагийнхаа эдтэй бас ярьсан л золоогоос мань ингээд дууллаа шүү гэж заа тэгдэг. Тэгээ золоо мань двэл бичүүлж хат нь очигээд золоо нэг хэлдэж шүү дээ ёо гэд. Тэгээ тэрийг хэлсэн шүү дээ золоо. Студтэй. Тэгээд тэр дооч эхэлж байгаа юм. Орсон байгаа шүү эцэж болно. Золоог нь ирэнлэгчээг болохоос. Чи одоо ёо гэслийг тавьж гэлээ гоё. Тэгээ манай хэд өөртөө жоохон хойрог байгац юм а юм хийгээд эргээд нэгдэж байгаа бол нэг гоё юма тууштай хийвэл хийгээд
Тэгээд нэг ойн тоглолтууд байгаа шүү дээ. Одоо ядаад манайх ч одоо хэд болчих 95 он. За дууснасаа бодох. Дууснасаа бодно шүү. 25 болчих жоож шүү дээ тийм үү? Тий одоо баг тэнцүү шүү дээ адилхан шүү Тий. дээ. Тэгээд 25 жилийн мэлгээд ингээд ойн тоглолт молт хийвэл болно гоё байхгүй. Тий. Тэгсэн чинь манай тэгээ өөртөө ингээд хойш суугаад хаа. За тэгэл ер нь энэ идтэй ч ингээд нийлээл явцсан тэгэл монтор нэг жоохон төрөлт пауз авцсан л байна. Албан ёсоор тарчаагүй тэгэл. Манай залуу Томко Томко ирэх мэ. Томко гэдэг нь бас тий. Утгач нь юу лээ? Мэдээж тэ танд болгоо. Танай холбооных. Манай холбооч нь гişүү ихтэй шүү дээ. Нэг их олон гişүүдтэй тий. Яа лаа. Хараа мэн тий. Чи сая зүг хуцаа өмсчээ. Тийм. За тэгээд би За танаг спонсор явуучих гоо да. За тэгээд бас гоё хоол явууч тий. Хоол явууч. Харсан баг тий. Хараагүй шүү дээ. Хараагүй. Ийм гачаад байгаа шүү. Монгол улсад. Мандэ. За. Би бодод ирэх. Хоолны брэнд гэдэг. Гоё хоолны брэнд юу гэхээр мантууд яг нэг хятадчлагын мантууд байгаа бидний төвтэй мантууд байгаа бүр яг амтаараа бүх юмроо бэлэн. Чи 10-20 минут хадгалаад болоо. Дотор мантууд байж байгаа юм. Байгаа шүү дотор. Мантуу дотор байгаа. Дотор ингээд ууптайгаа мантуудтайгаа тустай, хоол тустай, мантууд хадаадаа жигэндээ бүх юм бэлэн. Мантууга жигэнчих юм уу те? Тийм бэлэн. Өөөсөө бэлэн. 20 минутанд ерөөсөө бүх юм бэлэн. Ингээд гаргаж ирлээ. Хятадстаны мантууд гахаа мах бэлэн. Тэгээ хоолны брэнд одоо GS сүлжээнүүд дээр номин юу дагуулаа? Ялта. GS 25-ын сүлжээнүүд номин FS E-Mart. E-Mart үнэн байгаа. Тэгээд одоо тэр сум одоо ингээд яа нөгөө сая 100 мууч хүмүүс чинь ингээд зугаалan муугаа явуулаа шүү дээ. Ингээд аваарч байна. Амстаа аваар тийм. Би тэр нөгөө нэг тэр анхны шөнөгийг дахиж татсан орой би бүр дээгрүү биччихсэн юм. Оо Джейсон бүр хедаа иччээ гэх. Гоё хссан шүү дээ. Хэвээ гоё дуус. Уус авьяастай тууч л да тий. Авьяастай. Юмны авьяастай. Амдаа сая тэгээд яг түн шиг дээр хядлаа. Үнэхээр урд чадвараа харууллаа. Сая дээр амьдралын урт зам гээд кинон дээр жүжиглэлтийн урд чадрыг бүр том төвшөнд харууллаа гэд. Гэлэлцсэн жил байлаа. Тэр юуных нь өвдөг нь мултарчаа манус тэр нэг тайзных наажууд нөгөө чинь байж оруулчнаа гэдэг ингээд тэр яаслаа юм. Өвдөг мултарчтай юм уу? Тэг мултарчдаг байхгүй. Хоёр өвдөг нь. Тийм үү? Тий. Тэгээд бүжиглж хагаад өвдөг нь мултраад тэр дууныхаа дундуур мултарчж байгаа шүү дээ. Тэгээ сүүлдээ бүжиглж чадхаа байгаа. Тэгээ гүрээсээр байгаа дуусгаад тэгээ орчих واخ. Тэгээ тэр газар суугаад нэг эрка нэг бичлэгцсэн шүү дээ. Үтснэ. Үгүй. Тэгээ нөгөөдг нь оруулах гад эрка дээрээс нь манай бийлвтер доорс нь татаад нөгөө ч нуглаад юу юм бэл. Яа, ямар юу. Тэгж жагаад нэг орчлоо гэдэг чинь бас нэлээд утсаа нэг 20 30 минут болж орж илээ шүү. Тэгээ буцаа тайз руугаараа сууж чаас. Сурлах золиос хэрэгтэй үний юм байлээ те бааж. Амар золиос хэрэгтэй. Урлагийн золиос бол амар золиос юм. Гэхдээ манай Джейсон ч гэсэн орсон байхгүй. Тэр амьдралын уртцаанд кинонд гарсных нараа орсон байхгүй. Шаяу даруухан залуу юм шиг явж байгаа л гарах яриа. Би үтсэн. Тэгэхээр энэ болж игэл миний надаас нэг миний бодлоор юу нэг гарчих гад. Нөгөөч тэгээд бас хамаагүй ярьчихгүй. Ярихгүй тий ярихгүй. Тэгээд цаашаа бас ингээд бажи ялт орлоо гэж ахаас жоохон бодолтой байхгүй бол хоёр талаас зэрэг дайрал дээр хүн ингээд асцгаар юм байлээ шүү гэдэг. Асчих гад идэм байлээ шүү. Амд галтаа асчих гад идэм байлээ шүү. Тэгээ би чинь ингээд хоёрын яриа хажуугаар ингээд хоёугаар бол ингээд хараад байгаа. Тайвшрал ингээд байгаад байгаа шүү. Хоёугаар таарсан яг энэ камера шиг сууж байгаа. Хараа юу гоос гайгүй гоос чоо ингээд шараад ахгүй гоос тийм. Гайгүй байна сонсны. Одоо би хоёугаар харж байна. Одоо энэ талд ингээд хитэн хүүхдүүд суудах чураг энэ камера. Харуулта. Яах юм бэ? Хадуу нүцгэлцэн сууж байгаа байхгүй дээс. Энийг харсан чиг баг баг ингэ хангуулаа гээд энэ талд ингээд жижиг хүүхдүүд гэдэг. Баримт баг хүүхдүүд ингээд суудах чинь тэгээд энэ дээр мөмнөс нь гаргацсан хүүхдүүд. Яг ингэ хангуулаа сууж. Йоо. Тэр нөгөө нэг түрүүний тэрний сэдвийг одоо яагаад арих ч тэр нөгөө Десант 2 ч одоо Монгол улсад бүртгэлтэй. Оо яг тийм. Шууд хаад. Оо яг тийм. Тэр сэдвийг тэгээ хаахгүй л да. Хаахгүй л да. За яг одоо та өөрийгөө магтад дууссан бол одоо өөрийгөө одоо хангалттай магтлаа. Сүүдэртэй талаа. Бач магтаагүй шүү дээ. Юу гэж очиж тэнийг тийм гайгүй яваад шиг байлаа зөндөө дуугаа. Тэгээд зөндөө магтаж цаагаараа. Одоо жоохон одоо мань ингээд гоё ингээд амжилт намтар ингээд хүмүүс яриулсан. Одоо ингээд яг ярих хэрэгтэй байхгүй. За. Одоо өөрөө одоо dark side-ыг одоо бабрын одоо жинхэнэ үнцэн хүний одоо гаргаж ирмээр байна. Сая одоо ингээд нөгөө камерын өмнө хүний гаргаад ирлээ шүү дээ. Одоо яг нөгөө амьдрал дээр байдаг бабар. За. Тэр бол амар бабар үстэй.
Гайгүй шүү дээ. Айгу. Богоны дарга марга биш бабрыг яриад байгаа шүү дээ. Харин тийм. Яг нэг үндсэн одоо яг. Гайгүй цаа чи. Сүрсаар пам гэдэг болохоос шиг уг хүн. Гайгүй. Тийм Цагаан магаан хоргуу тий. 2 настай хүүхд шиг л. За 2 арай биш. 2 ч бас арай байна. 20 настай хүүхд ч юм уу? Тий 20 настай. Ерөнхийдөө манай тийм томоочихгүй гоос. Яг хөврөл байгаа даа. Яг гоо гэхдээ хамгийн баяр хий ер нь танаа тонт. тонтос J л шүү дээ. J-сэн. Хаашаа орцны нэг ингэж юм яагаад. Окей. Ер нь цааш тэгээд өөрөө зүгээр байдаггүй. За. Ясаа ингээл наанаас ингээл. Чи бол хаяа J-ийн ганцын пангууд ярьж чи дахны юм чинь тий. J бол ярьж. Тэгээ би чинь мангар хурдан мартчихсан юм дөө. Ярингууд нь хаяа хайлт ингэ санагдаж орж ирэл тэгэл яг нарийн бас санахгүй байдаг. Наа санахгүй юу? Нарийн санахгүй л. Ер нь гэхдээ бол таад бол мэдээж ер нь нэг хамтад дуучиж ингээл аялын тоглолт молтын хот ер нь юу л баян штэ. Битүү штэ тэр 21 аймгаар ч сая нодлон боллоо штэ. Алсаас. Алж байгаа штэ. Алсан штэ. Баян бол дуусахгүй штэ. Арай ачаалттай явсаа тий. Амар ачаалттай явсан. Хэд хоног дуусгах юм бол нэг амар. Сарын дотор сар 4-5 хоногт л тэгэл явсан штэ. 21 аймагт ч амар ихгүй. Эвгүй билээ тэр чинь. Чон. Ёстой нэр жоохон зам хурлуулахгүй бол. Тийм. Явахгүй байл. Би ярьдаггүй тэрийг харин мэдээд байхгүй. Ойлгомжтой байхгүй. Тий. Чи хурдлагааны нэмэлт бодисууд заавал шаардлагатай байхгүй. Тэгээд эн чинь араа ер нь бол яг тэр чинь их нуугадах юм байдаг гэсэн. Одоо ингээл очисон аймагт ингээл мэдээж манусыг бол гоё өндөр зэрэглэлийг хүлээж авч байгаа шүү дээ. Тэгвэл манайхан ч ерөөс уудаг хүн байдгүй шүү дээ ер нь бол. РКЖ за таандар мандар бол бүр огт уухгүй. Дээгээ чинь бүр уухгүй. За. Хоёр хүн байгаа. Нөгөө усад бүртгтэй хоёр шүү. Тэр хоёр л байгаа шүү дээ. Тэгээ манай хоёр чи явахтай тэгэл тэр хүмүүс чи одоо зориод ийм гоо ширээмээр за янз бүр гомдолтой нь шүү. За одоо тэгээд баарын дайдаа гэдэг. Гадаж энэ талын ч гэсэн дагаа явж байгаа. Яг нэг талын даахгүй болохгүй шүү. Болохгүй шүү дээ чинь. Дараа хүмүүс чинь худлаар энэ харвас мохоо ууд юм байж уухгүй мохгүй гэлээгээд буруугаар ярил яана гэж бодоод. Тэгээд энэ царай адсан. Тэгэхээр чинь юу байхгүй хамгийн гол нь даахтаа мундаг даадаг хоёр юм байхгүй. Мундаг даана маргааш нь шаартаж шогдохгүй. Босоод асуудлаа ажиллаа хийгээ явчих. Агсан цогтоо тавиад байхгүй тий. шүү дээ. Тэгэхээр яг болж байна тий. Асуудал шүү дээ ер нь бол. Чи юу юм уу яахгүй агсан цогтоо тавьдаггүй шүү дээ. 50 шүү дээ. Агаар нийлэхгүй гаруудтай бол агсан хайшаа зүгээр л уурлал. Уурлах уу. Тэгээ агсан гэдэг чи ойлгож агсан 50 гэдэг чинь худлаа юм. Хиаа гэл тэнгуутаа тэгэл яг тусан газар ингээл болчдөг шүү дээ. Мань бол тийм биш. Чүл яг гаргаал аа. Өө гаргуул тэгэл гаргасан газараа дуустал нь л үзэн шүү дээ. Дургуй өргсөн үнтэйгээ бол тэгэл Дуусна зүгээр. Салавч хэрэг үү? салавч өгөхгүй шүү дээ. Ер нь жоохон fuck you mark талраа. Нөгөө уухаараа нөгөө гадаад хэл ороод ирдэг. Тий шууд Төлөв тий. тий. My name is Babar гэдэг. Justin Babar гэдэг. Тэг яг л хаяа гоё нөгөө санаа нийлдэг хүмүүстэйгээ шоудах буруу биш гоё шүү дээ тийм үстэй. Тий. Гүг нэг гоё ингээд суугаад ингээд байж идэл одоо тэрний инний гэд нэг хөндлөнгийн хүмүүс орж ирэл Агаар идэг. тий агаар ивдэл нэг ядаргаатай байгаад идэг шүү дээ тий. Тийм үе дээр нэг зачаад болчих гэл тэгэл тиймэрхүү нэг үйл ялгалцах. Friends League чинь юу ихгүй сагсаар тоглоно хоорондоо 13-аар тоглоно. Та ч юм одоо Friends League-тэй бол ингээд суусан чинь би Friends League-ийн мундаг хоёр хөзөрчөнтэй сууж байгаа юм ба шүү. Философор тоглодог. 13-ын философор тоглодог хоёр хүнтэй сууж байгаа юм ба шүү. Баажи бол мундаг л да. Гэхдээ та ч бас мундаг л да. Би мэдгүй. Би хоёулаа мундаг. 13 ч юм бэ ер нь. Шүтэж явдаг шүү хоёрыг ер нь. Гэхдээ хэмэдгийн нэг баахан хөзөр ингээ бариад суусан. 13 шиг үү? Тий. Тэрийг хэлээд байгаа юм. 13 мод би ухаандаа ингэж ойлгоод байна. 13 мод тараачаал тэрийг 13 уулгаж яриад. Яриад байгаа шүү Тий. тий. Би нэг ганц хоёруудаа барьж үтсэн. Нөгөө тэрийг яриад байгаа юм. Гэхдээ энэ маний гарт багтахгүй юм билээ. Тийм болоо. Би тэр баг тэр нэг тийм сонирхолтой тоглоом байгаагүй. Мань гэхдээ 13-аар нэг Хүч тэр идрийг яасаа та 13-т хин мундаг хэлцээ. Гэхдээ харин хүн одоо ингээд мэддэггүй юм билээ шүү дээ. миний нөгөө нэг одоо таардаг тоглолтоо гэж яддаг байхгүй. Дунгууд би 13-аар идрийг ерөөсөө барддаг шүү дээ. Нэг юм уу? Нэр ингэсэн. Тэгээд тэр идрийг чи өөрийгөө би бол хамгийн амар. Би бабрыг хождог гэж цаасан. Би бол алдаг гэдэг ихгүй юу? Босон төгөөд дараа нь баач чинь мантайгаа бит үзээрэй л гэж байна. Тэр минь чи одоо юу яриад байна гэхгүй би бол 13 бол би баг мастер нь болсон шүү дээ. Бабршаа бардгүй шүү дээ гэдэг чинь. Мань бол эхлээд л идрийг ихдэг гэсэн байхгүй. Тэсэн чинь гонжисан амьсгаач чинь сүулдэ бүр намайг
Баруун тавьж ийна бүр баруун солгоогүй бүр. Тэг мод цай яриад байна идрээ сүүл. Тэгэхээр би яг ингэсэн шалгасан дараа. За чи үнэхээр сайн болсон хоёлаа ганцхан тоглох идэхгүй гээд. Юу өснө өөрөөс нь. Гэтэ ер нь бол бас тухайн хэлтэ 10 гарчаас. Эв нь болчиход их хөвтэй. Тий хараа болог яагаад тэр хүүхдээ гэдэг өнгөрөөгөө тэгээд юм. Гэхдээ химэдгийн намайг нэг хит хоцсон чинь тэгээд Тэгэл нөгөө чамаг ч нөгөө хамгийн мундаг нэг бодсон ухааны юм. нь олчвол яа гинэ. ухааны нь олчод өөрхөө бас нэг Мөнгө төгрөлтөд яваад байна гэж юу? талах тарианы мөнгө тасахгүй. Тэр зогсохгүй ч гэж. Яах вэ тэгээд. Өдөр болоод тоглох байгаа. Тавхаж одоо өдөр болгоно нэг авах байлгүй дээ. Болоод идэх. Боо явахгүй болоод. Одоо богоо явахгүй тэгээд энэ 13-аар тэр 800 гоод яваад байгаа юм дээ. Яа ингэж ярихаар хоёр хүмүүс л дээ хоёр ч. Амар муухай юм бэ. Манд гэдэг нэг карантинаар манайс нэг онлайн 13 үзээд. Тэг чи бажет госолчт юм да. Тэгэл манайс ч уул нь бол нэг тоглолцоод нахаад ингээ шүнжэнгөө үзэж чад кантиж гэр гэртээ. Тин чи энэ зам амьсгаа нэг хожингуудаж гараад чи. Ороод ич тоглодог шиг. Өө мань чинь юу завгүй юу ч гэдэг. Тэр чинь нэг нэг үгдэж ш мэдхүү. Би нэг л тоглолдог гэдэг. Заваа ингэ. Тэгээс хамаг шар малж байгаа. Тий, нэг л тоглолдог гэдэг. Нөгөө нь гуйгаад байдаг байхгүй юу? Тоглонгууд ганц тоглонгуудаа мөнгө авчаад тэгээд за би ганц л тоглолдог гэдэг. Тэгээд тэгээд 13. Их гарах л та. Их гарах. бабарч харасан тэгээд гоо хахад болчих. Хахад болчих. Гэрүү чи шар хөдлөгээд байгаа юм л та. Яалч өөр философор тоглолт л та. За бажал логин одоогийн дугаар ивент Цэмби автгэрлийн салон за эхнэлсэн 6 дугаар бичил хорооллын явдлын шатгуун тухайг станцын зүүн талд салбар 2 нисдэг машины 2 дахь 31 тоо дээр машины гэрлийн бүх төрлийн үйлчлэгийг Цэмби автгэрлийн салон маань та бүхэнд үзүүлж байгаа шүү. Хотны араас десертийн болооч бажээ. Ичиг тийм амттай юм тэр юм бол та. Бабро Тэг мэдхгүй. та. Гайгүй шүү дээ. Одоо нөгөө нэг Сүүлийн 5 сард идэж эхэлж байгаа. хийж байгаа тийм. За. Өмнө 5 сараас өмнө бол иддэг байсан юм байна тий. Баг юу гэдэг мэддэг байсан шүү дээ. За, намартаа нөгөө хотын хамгийн гоё тарт. Тарт by Harry гэдэг. Harry би ч ингэ цааваа хэлсэн. Harry. Аа нэгийг аваач. Ингэж өгөхгүй мүү? Ингэж өгөх нь тий чинь дуусахгүй байна. Чи гараараа авах шүү дээ. Зүгээр гараар юм. Сэрэгээр тарт идэх гэж өгөөд юм бэ? Аль нь гоё юм? Чи хөрж юмсээ өгөөд харна шүү дээ. Хамаагүй. Шин фреш. Refresher. Наа минь шүү. Би тэр их гүзэлтэлт авчиа. Тэр нь мандаа өгж явуулах юм уу? За баярлалаа. Тэр үү? Их нэртэй харихтаа гоё амар гоё. Энэ чамд биш их нэрт чинь л дээ бас. Танд би их нэртэй л Тий. Айгуу гол шин. Айгуу гамтаг үзэлцэн байна ёо. За яг гоё. Тэр чи ингээд анзаарсан чи хойгаа айгу хөргөн мэн үү? Хаттай. Яг ингээд байж дээ. Яг худаа гоос том руу. Яг манай дээр нэвтрүүлгийн өмнө чи ингээд хүүхдэр байгаас тарж байна. Хоёрхагаа хараад ингээд шууд. Яг гол гээд ус мөсөн төхөж өгөөл хүмүүсийн цагаагаар тэгэл байж авч яг хөргөн. Ийм багтгүй юм. Гоо ийм багтгүй юм. Сая яасан гэлээ наадам яасан гэлээ бож байна. Тий, ерөөсө нэг юм байна. Хизээч нүүр өгч чадахгүй. Үргэлжил ерөөсө дарж ерөөсө ингээд ерөөсө дээрээс ингээд дамталж яахгүй. Жохон ингээд нэг нүүр өгдөн штэ. Манга урдаа. Тэг урдаа. Зүр уцаар ярьж байгаад мөнгө хийцэн шүү гэж тэгжээ. Цалин хийцэн шүү гэж яахгүй. Цалин зөвхөн би зүг амнандад гин цагаал чинь жоохон ш надад самгүй те. Тэгвэл би баярлаа хаа гэл. Тэгээд хэлчихэнгүүт талгаж өгөөрэй өглөө цагаа магаад гэсэн. Тэр доороо мангар тэрийг урд юу аав. Тэг. Юусе би хэлээд байгаа шүү дээ. Яалалт хуйгаа мэт үү. Үргэлж юус дээрс ингээд дарж юус ингээд ингэж яахгүй. Толгойд хасах гэдэг байгаа байхгүй. Гайгүй дээ. Ойн толд 11 цагт болох юм байна тэгвэл те. Тэг манайс тэгээд төлөвлөл байна. 5 жилээ. 5 жилээ. Нэр сайхан л эхэлж ийн гэсэн чи 5 жил болсон бас цаг хугацаа нисэж шүү. Нэг ялцчих шүү дээ. Айн хөшөж юм байна дээ. Тэгээд Гэхдээ хөшүүд бол хөшөж жилээ. гайгүй дээ. Парк дээр болдгоос чинь даруй 4 жил өнгөрч чадах юм те. Харин чинь 1 жил Тийш дээ. Парк дээр хар суд дээр болдог. хар суд дээр болдог те. Биш бавраа. Тийм биш та. Чи ихтэй хэдэн он танилцсан бэ?
Тэгээ хэдэн танилцсан юм яг танилцсан. Манчаа ингэсэн штэ. Одоо хэдэн онд юм бэ? Би ч бол ганц үе ааваараа маш олон жил явсан штэ. 2005 онд манай охин төрсөн. За. Тэгээ тэрнээс хойш ер нь ганц би мань гэхдээ ингэж бодод байсан байхгүй. Хүмүүнтэй сууж мууж яа одоо хүнтэй суух юм л айгүй л охины минь илүүд дуу хараад ингэх юм бол мэдээж ганц охиноо л гин тэгээ тэр хүн амтантай хэрүүл орол ядаргаа ер нь ганцаараа явж. Тэгээ тэр ч амар байсан. Тэгээ мань аав ээж мэж сайн аав ээжтэй болохоор тэгээд манай охин маань тэгээд манай дүүшгэл өсчлээ шүү дээ. Тэгээ явж байгаад сая 19 онд 20 онд одоо фрэшэл л байгаа юм шүү дээ. эхнэртэйгээ танилцаад тэгээд ингэ сайхан явж байгаа. Гэр бүл. Тэрний өмнө нь бол сайхан ганц. Би ч одоо ойлгож байна. Тий, одоо бол мань тэгэхээр нөгөө тийм юм байна. Я чам нөгөө ямар амар байсан ч одоо ойлгоод байхгүй. Одоо тий чи тэгэхээр зүгээр арга байгаа юм шүү дээ. Тий чи үеийнхэн чи бүгдээрээ одоо ингэсэн баг чи өчнөө хүүхдүүд бол чи тэнд чи ганц сингл яваад хараа алын шүү дээ гусаа. Гөө энийг халлах нь цаашаа. Хөөе тэгээд идэгс хойно бабар ах шиг болох юмсан гэдэг. Яаж байгаа гэж нэг кино үзсэн охинтойгоо дахиж хизээж үздэггүй гэнэ үү? Яа. Сая яаж явах зохиол ярьсан тий. Ой тэгээд хоёргээд биш үү? Тэрэнд гоё гэж боддоо. Нэг охинтой хоёр удаа кино үзээд гадаад уурлаад байгаа байхгүй. Чи нэг удаа хамт шоуж гэдэг хэлсэн юм шиг байна. Гүү ингээд хоёроо би ч нэг кино үзсэн охинтойгоо ахаа узддаггүй шүү дээ гэдэг хэлсэн чи тэр үгүй чинь юусе гэдэг махцуулсан даа гэж шингээгээд авчиж. Бабарахын тэр л гоё. За манайр тийм яриаг тий. Юу манайр чи охин мохин ярихгүй шүү дээ уулзлаа уулаа шүү дээ ерөөсөө. Голцоо тий. Гүү ярих үед ярих واخ. Ихтэй хүн биш дээ охин ярихгүй гэж байдгүй юм бабраа битгий худлаа яриа тээ. Гүй хараа тэр чинь ямар ийм. ихтэй хүн биш дээ хов бацхтай эмхтэй хүмүүс илүү хов бацтай. Охин ярих үедээ ярина. Битгий худлаа яриа. Гүү охин ярихгүй шүү дээ. Тэг залуу ярих юм уу? Үгүй эн чинь бас нэг ажил төрөл эн чинь яаж бас нэг 5-3 цаасаа. Тэр яриа чи байж болно. Тий, ер нь хажуугаар нь охин ярина л гэж штэ. охин нийчко яриад байгаа юм уу? Нийчко гэж чиний охины талаар ярьж байгаа шилээгүй штэ. Нийчко гэж. Охин хэр чи би ч одоо өөрийнхөө охин тий охин үр үндэс за нийчко. нийчко яринөө юм. Яа нийчко ярихгүй штэ тийм үстэй. Нийчко нар яриадах чи бид нар бас ярил л да тийм. Яриадах штэ тийм. Тэ ярихтаа тэгсэн юм шүү. Би нэг нийчкод бол нэг удаа кино үздэг штэ гэлсэн юм шүү. Тэгсэн юм болоо. Чи амьдралаа юу болгоцсон гэсэн. Ингээ зориг болгоцсон гэсэн. Тэр чинь болж шүү дээ. Нэг уулзаал кино үзлээ. За гэртээ харьчихуу таксины мөнгө харьчаарай гэл. Тэгэл харьчиж шүү дээ. Болж шүү дээ нэг кино үзлээ. Хүргээд өгч болт юм уу? Тэгээд хүргэж өгөө буцаад ингээ явахаар чинь таксины мөнгө их гарч шүү дээ. Ингээ чи өөрөө ингээ явцсан дээр байгаа. Тийм үү? За тэгээд энэ нөгөө сингл байх хугацаанд шүү дээ. Хизээ юм яриад байгаа. Гоо 20 оноос өмнөх юм яаж бодлоо. За. Шудраг одоо юм яаж. Битэн хутлаар яриа цаа. За. 30 гарцсан. За тэгсэн. Тэ? Сахиг гэрчнээс хүрцэн. Хүрээгүй гэж худлаа ярих ба. Би мэдэн шүү. За хүрцээ. Тийм хүрцэн. Богооны дарга. Хүрцээ. Боддоо. Бүхэн байж штэ. Сингл. Тэгэхээр охтууд мөхтүүд бол ер нь хэр их ер нь өөртөө ч ер нь бичиж мич. Дээрээс нь нөгөө Justin Bieber. Яа бэлээ. Гой Justin гэдэг гоё хэлээ. Justin Bieber. Тэгж монголоор биш бүх юм юу. Чи Justin Timberlake гэсэн бол Justin гэдэг хэлдэг шүү дээ. Одоо чи Justin Bieber шүү дээ. Тэгээд Justin Bieber шүү дээ. Тэгээд монгол бүх юм монголчлол дуусан шүү дээ. Justin Bieber гэдэг шүү дээ. За. Brother дуу мод хит болцсон. Нөгөө сонсоод байгаа байхгүй чи бэлгэн. Охтууд мөхтүүд яг тэр үед тухайд бол их одоо бичиж мичнүүд юм. Мотор рэпинг гэл ерөөс ахаа гэл. Тэгээд дээрс чичиж ерөөс. Бас тийм муухай анаа шартаа нэг тийм муухай биш шүү дээ. Ахыг арай бичсэн шүү дээ. Яагаад бичдэггүй бичсэн шүү дээ. Тэгээ бичүүл яах вэ чи? Ер нь тэгээ нэг кино л үзэхгүй тийм. Үсэнд шүү дээ. Яах вэ? Яваалах нэ. Чи өөрөө бичнэ үстэй. Бас Мань за ёстой би бичдэггүй шүү нэрээ долоомч. Чам таалагддаг хүн бид юм. Гэхдээ би тэгсэн ч биш дээ. Би зүгээр надад нэг тийм зам байдаг хөөх. Ерөөсөө би тэгж нэг хүн амтнаа араас хүү хаа гэж бичиж ингэж явдаг хөөх. Сонирм боогоц. Айгуу сонирм юм байна. Ихний гараас яваг юм уу? Тэр чи бичиж ингээгүү шүү дээ. Ингээд гоё хоб хоёр талаасаа самсргүйгээр танилцаад. За танилцлаа.
Тэгэд гүрдүү маардуу. Үгүй чи ардаас нь гэхдээ тийм цанилцсангуудаа араас нь тий чи шууд тэгэл нэг танилцсан болчих тийм араас нь Үгүй үгүй тэгээд танилцал эхнэртэйг бол бичсэн шүү дээ. тий бич эмэгтэй хүнтэй бичсэн л байгаа шүү дээ. Тий эхнэртэйгээ гэж чи 19 оноос өмнөх юм яриад байгаа зү. Гэхдээ эмэгтэй чи эхнэр чи эмэгтэй хүний тоонд орно үстэй. Орно л та. Тэр шиг дөрөв би эмэгтэй хүнтэй юу бичтгүүл дээ гэдэг. Гэхдээ нэг үгүй мань төрүүлж одоо ингээд нэг юм одоо таалагдсан охин байлаа гэж бодъё л Тийм тийм үү. үдчихэж байгаа шүү сайн бодоорой. Зүгээр манай хүн мэдэж байгаа. Тэгэд ингээд таалагдсан охин байлаа. За 19 оноос өмнөх шүү. Тэгээд тэрний өмнө байлаа ч гэсэн ганц үе байхдаа ч гэсэн би ингээд нэг таалагдсан маалгцсан байх юм бол нэг хай май ч юм бичдэг. Бичихгүй. Наад чи нэг ийм асуулт төрүүлээд байгаа юм. Чи өөрөө таалагдсан хүн рүүгээ бичдэггүй юм болов шүү дээ. Яа тийм чам руу ирснийг ингээд сонгон шалгаруулах хүн аваад. Үгүй. Тэгээд ер нь бол ингэждэг байхгүй. Тэгэл нэг тэр энэ одоо Бичихгүй яаж кино үзээд тэрийг тайлбарлаж. Яа нэг удаа яаж кино үзээд нэг л удаа ярьж. Яг одоо хоёроо би тайлбарлаж өгөх асуулт байгаа шүү би. Тэр надад тамарч авахгүй. тийм болоогүй л. Гаа болоогүй л гэж үгж байгаа. За амьдралаа кино үзэж үзээгүй юу? Кино үзсэн шүү дээ. Чамаг энэ өргөө тэнгисээс чиний юу гаргаад ирч чадсан шүү. Гүйлгэний утган дээр чи. Ингэсэн юм байна. За Кино үзэхгүй гэж битсэн юм байна. битсэн байгаа. Тийм битсэн байгаа. Тийм гаргаад гээрээ. Яа зүгээр гэж явж байгаа ингээд кино үзчихгүй бах тий. Гөө тэгтээ мань зүгээр яг за би бичиж мичдэг нэг тийм төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Одоо нэг гайгүй харагдсан хүн хай маа ч юм уу ингээд танилцсан барьж би ерөөсөө тэгдгүүл واخхой юм байна. Гэтэ танилцахгүйгээр кино үзэх яаж ойлгох вэ? Ингээд одоосон хэлээр ингээд Болчих юм байна л да. Болчихгоо. Чи биччихиж л холбогдож үзсэн. Гээ тэр чи хараа. Би бичдэггүйш бичдэг гэсэн шүү дээ. Гол нь бичдэггүй гэдэг. Төрүүлж одоо ингээд наано цаана юу охтууд л кино үзээ гэдэг юм шүү дээ. Чи буруутахад юм бол чи өөрөө унаа шүү гэж юм хэлж дээ. Мань нэрээ тоглоомч. Харах юм уу? Нэр би зүгээр одоо байж наач одоо юу байгаа шүү дээ. History энтер байж байгаа шүү дээ. Бүгднийг гүйлгээл харах чинь. Facebook дээр history байж идэв юм. Устгач нь үстэй гэдэг юм. Устгахгүй шүү дээ. Юу гэж. Гэхдээ устгаж болдог үстэй. Арич тас. Мань устгадаг юм уу? Бас юмий гэж ütгөө да. Юу гэсэн үг яасан нэ. Юм гэж байж гэдэг. Тас. За. Яа, халуун жилгүй энэ дээр шалаад. Гэхдээ нэг юм эрэгтэй хүмүүс ер нь гэхдээ устгачсэн зүг биз дээ. Одоо ингэ эрэгчүүдэд хандаж хэлэхэд эрчүүдэд хандаж хэлэхэд өө зүг устгаж л байсан амьд үлзийтэй биз дээ. Тийм үү. Энийг чи яа. Чамаас асуугаад байна. Ер нь бол гөөгүй хараа ингэсэн дээр штэ. За. Байдсан дээр штэ. За, ягаад? Why? Байжлаа гэлдэ ягаад устгах юм? Чиний утас тэтэргүй чи би утсаа хинт чаруулахгүй болчихно гэж юу? Тий, уцтайг л байжлах юм чинь. Самсгүй байдлаар одоо харна гэж ойлгох байхгүй юм шүү дээ. Хизээ чаруулахгүй юм. Түр байж байгаа. Харуул тэгээд нэг тийм асуудал үүсгэр хэмжээний юм байхгүй юм чинь. Хай. Кино үзье. Өргөө дээр бол тоглох хэрэггүй шүү дээ. Тийм үү. Тэгээд болно шүү дээ. Тэрээс өргөө дээр бол нэлээд олон кино үзсэн ч юм бол хүмүүс гэрчилж илээ. Үгүй зайсан шүү дээ. Өөрийгөө барьж байгаа. Зайсан ил. Зайсан ил. Тийм үү. За. Тэгэхээр хоёроо тэц айгуус юмд норсон байгаа. Тэр том болоо бабар ах шиг болоод гэж юм тийм үстэй. Яг юу хоёрын юм бол ганц бүрдэн бэлгэр юм лээ. Кино үзэх нь бол нэг удаа кино үзэх нь биелж магадгүй. Тэрээс бол богооны дагуу хэзэж болохгүй. Бабар юу гэдэг чи наа чи дуулах гээд байна. Богооны дарга болох гээд байна. Охиндоо нэг удаа кино үзэх гээд байгаа байхгүй юу? Ялтаа. За манай нэвтрүүлэг одоо ингээд төгсөх шатанд орж байна. Бэлэг авах гэдэг юм яах вэ? Тий одоо ингээд мэдээж энэ нэвтрүүлэг л одоо спонсоргүй явахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ингээд бааж яалт хойгоо 3 байна одоо юу ихийг би мэдэхгүй байна. Одоо тэгээ бэлгээ хүлээж авах би бэлэн боллоо. Баярлаа. Яг тэг өнөөдрийн дугаар дээр манайх бүх спонсоруудыг гэрээд дууссан. Завсан дугаар төгрөөр орчихлоо. Бэлэг өгж болохгүй гэдэг. Нэг юунд байхгүй, гэрэн дээр байхгүй. Бүгд дууссан. Надлаа нэг
ойр дотныхандаа л ингэж байгаа юм байна л. Тэрнээс өөр эмгтэн хүмүүс оронгоч бараг карманаас мөнгө гаргаж За бааж баг юу гэдэг вэ? Карманаас мөнгө гаргаж өгдөө баг завсрын юу гэдэг вэ? Уцсны дугаараа хийцэн байдаг. За бааж лог ивент PC Mall-ын зүгээс одоо нөгөө та чинь турах гэдэг гэсэн чинь хоолой дэглэм барих гэдээс тэрэнд яг энэ тохирон зөө гар утастайгаа холбоод өдөр болгон биеийн жингээндээс өөхний булчингийн харилцаа гар утсан дээр мэдээлэл аваа. Тэгээ тэр мэдээлэлээ сайхан боловсруулаад дүнэлтэг явж байгаа. Энэ 7 хоногийн хоол надад зогч уугүй юу гэдгийг ингээд арийн сайхан шийд явах. Ухаалгаж ин өгж байна. Баярлаа найз. Дуудахгүй Френц лиг маань эхлэж байгаа. Одоо би хаанда жоохон анхаарал. Чи Френц лиг дэмжиж баг өдөрдөж байгаа тийм. Багийн эзэн багийн эзэн болсон. Багийн эзэн болсон түрүүхт яг энэ нэвтрүүлэг хийсэн юм яана одоо хувцсыг яана гэж богоо явахгүй жоо хэцүү байгаа юм уу? Биш бас нэг аялын компанитай бас нэг хүнтэй шүү дээ Санжаа гэдэг тийм ээ. Тий. Манай Санжаа зохицуулах гэсэн. Тийм үү. Бас аялын компанитай тийм. Аялын компанитай. Санжаа зохицуулж байгаа. Санжаа зохицуулж. За танаа багт чинь Санжаа хоёр байгаа юм тийм. Тийм Санжаа баясаа. Эдний огч эвгүй баг л та. Эвгүй тийм. Баясаа байж байгаа шүү. Нөгөө амар баг шүү дээ. Тий. Энэ ч нөгөө 100% төрүүлэх шанстай баг байгаа. Тий. Төрөлх нь 99% тодорхой баг. Гэлээс тодорхой баг байгаа тийм. Тэг яаж тэр утгагүй драфтыг хийж бодлоос нь багийн тэр багийн ахлах гэснээр жилжингээ хожигдчихтэй хохнох нь. Гэтэ энэ жилдээ юу байсан шүү дээ. Бас нөгөө одоо шинэ хурал болоод үеих гэж байна. Ер нь ахаа драфтаа хийшнэ. Яг нэ энийг л үуч. За яг чи хэдэн бүгчтэй болчих вэ? Мань чинь 6 шүү дээ. Хоёул чи 2 үсттэй хамт. Тийм шүү. Би 3 бүгчтэй байгаа нийтдээ. За баярлалаа. За яг манайхны хөлдөгчнөөс авчихсан шүү. Тэр авчих. За баярлалаа. Яг бэлэг өгчөө таарад ороод байсан. Мэдрэмжтэй өгч байсан. За нөгөө түрний яриад чинь хоолыг чинь гоё өнөөдөр орой нэг өдөр гоё ихнэртэйгээ орой очоод ихнэрээрээ хоол хийхгүй те. Чи нэг маний ээлж واخгүй өнөөдөр. Гайхамшигтай шаардлага. Тэр ингэж миний хайр зүгээр өрөөнд ороод амарч. Өөрөө хийж байгаа юм шиг хуцаа. 20 минут дотор яа чи юм хоол хийж вэ гэсэн. Хоол мантуг чи өөрөө барьлаа штэ гэдэг. Аалаа аччихсан. Би ч амт хятад хоол мантуг юу нааша цаашаатай хоолыг ингээд мантуудаа хоёрыг хийгээд өчөөгөөд За баярлаа. Аалаа ич те. Алайсан алайсан. Таас нөгөө амар үнэтэй маш ундаг шүү дээ. Яг ямар машин үнтэй нэрэ? Үнтэй ямар машин үнтэй? Одоо богоны дараач одоо өөр машин ундаг үү? Гүү одоо машингүй шүү дээ. Галтрик шиг нэг машин байгаа. Машингүй биш моциклэнд орсон шүү дээ. Моцикл норсон. Одоо яг моцикл Одоо машинаас хор гарчлаа шүү дээ. Машин хор гарцсан. Унж бүгд л унаад үтсчихлээ. Одоо нэг удахгүй усан онгоцол авах юм байна. Тэгээ нөгөө автомашины гэрлээ очиж өнгөлүүлээрээ бас гэрлийнхээ засвар үйлчлэгийг хийлгээрээ гэж Цэмбид үеийн 200 сая төгрөгийн хэмжих өгч байна. Баярлалаа. Машин цоолох. За мэдээж хэрэг 10 үндэс компани одоо юуны дээж тийм ээ. Тэгээд энэ бол нөгөө You can be a hero яа. тийм Mr. D та хоёрын одоо үндсэн одоо бүтээгдэхүүн гэж юм. Өдрийн баг цайны цагийн хүн. Цайны цаг нөгөө тийм дагуулж өгч байгаа шүү за. За you be hero угаасаа. Тэгээ одоо гэхдээ нөгөө энэ юу юм бэ? Одоо миний найз хэрэглэхгүй байгаа юм байна. Яа гэх юм бол нөгөө нон алкоголик болоод хаанс болж байгаа юм. Гэхдээ нөгөө нэг ойрхон нэг хүн байдаг байхгүй. Тэр хүнтэй шаарддаггүй л дээ. Гэхдээ одоо нас яваад бас шаарддаг болж юуны магадгүй авч өгч тийм ээ. Тэгэхээр уух юм уу уусны дараа өглөө нуух юм бол шаардахгүй гэдэг. Гэхдээ дээрс илгээ зүр хамгаалах гэж байна. Илгээ хамгаалах. Чи дүүс зүгээр над чи ууж болно шүү зүг зүгээр. Илгээ хамгаалах. Гүгнаас юу илгийг ингэж өөрийг нь төлжүүлдэг тийм бодис. Тэгвэл энэ заавал архитекттай хамаагүй. Яг энийг бас манайхан ойлгоорой. Зүгээр ганцхан уухтаа гэж бас бодоод байгаа. Чи илийг бас хамгаалдаг шин. Оо тийм байна. За энийг чинь тэгвэл тийм. Сайхан бач. Мань зүгээр нэрээ тоглоомч бүр хэрэглэхэ болцсон. Мундаг биш те. Ямар ч олон жилиг маш олон жилиг шаалт дэмби юмд одоо ингээл уужтай ажил бүтээж чинь ингээл нөгөөт нь уг нь бүтээд байгаа юм байгаад л боловч эрүүл мэндээр охроод байгаа хөөе. Тэ? Гэхдээ чи тэрийг заавал ийм өдийн насан дээр ойлгох хэрэгтэй. Өдийн насан дээр ч гэж. 20 морин дээр ойлгож болоо 25 юу гэжтэй тэр чинь 20 морин дээр жинхэнэ хорыг алж авах хэрэгтэй нас байхгүй. Тийм. Тэгээ миний найз нэг өөрөө уудаг болохоор жоохон би ч сайн мэдэхгүй. Мэдхгүй. Тэгээ би ууцсан юм шиг байж чадсан шүү дээ. Дан тийм яг тэрийг чинь гайхаад байгаа. Тэр гоё те. Чи одоо тэгээд ингээд ууж идэхгүй одоо ингээд хүн амтантай яаж учраа болоод ингээд уулзч мулцаа яваад таа. Бүх ажил төр бүтээл яваад байгаа шүү дээ. Анзаарч байна. Ингээд тэгтээ ничко. Ямар ничко? Одоо мэн жоохон. Чи дандаа одоо зөргөө ничко яриад байдаг юм saa. Вэ энэ бас ийм бохгүй. За байж. 5 саргуус ямар ничкод уулзахгүй тэр тодорхой. Үгүй араа ингэсэн юм. Мань чи өөрөө гоё юм явуулчлаа. Уугаад ничко. За наач устгоо яриа. Өөрөө л онлаа. Ер нь өөрөө ширээнээс салтай дунцсан байдаг шүү дээ. Баяраа ер нь өөрөө дунцчих шүү. Тий баяраа угаасч хийж угаасаа баа. Ничко ч угаасаа тий чи уугаад байгаа чи ничко нарих гэж уугаад байгаа юм биш үү? Үгүй ничко найрах гэж марих гэж биш.
Зүгээр ер нь нэг ийм болдог шүү дээ. Мань зүгээр Хойгоо тоогохдоо ничко нараад идэх гэсэн үг. Үгүй. Одоо зүгээр ч өөрөө барих байна. Итгэдэг өөрөө. Аа за. Ничко тавьж өгч юу? Өөрөө гэсэн. Яасан гэдэг. За. Гэхдээ мань гайхаад идэх байхгүй. За. Чи яаж Ирүүл гэдэг дээр. ойлгож байгаа шүү. Яг бүх юм ирүүлээрээ. Бүх юм ирүүлээрээ. Юу ярих вэ? Сайн уу ч ирүүлээрээ. Байна уу ч ирүүлээрээ. Тэгэхээр Бааж надаа ирүүлээрээ. ерөөс ингээд бүр бүх юм хөргөжөөд ингээ хаа идэх хүчин тавьчихсан байгаас те. Ууцын зөрөгтэй ууцын гэсэн. шиг. А чи бол уухгүй л зориг орохгүй. Зориггүй шүү дээ би чи аимхай юм чинь. Өө зоригож хараа кино үзье юм биш. Хаа кино үзье гэж уугаад байгаа юм. Ажиг бүтээл байгаа юм. Кино үзэхээр. Огт дээр кино уугаад байгаа юм. Чухал. Яа болох юм. Отоо. Шал дэви. Би юу мэдээ охид гэхдээ ажил бүтэд байгаа байхгүй гэсэн. Охид дээр гэж уугаадсан юм шиг нөө ямар олон жил охид яриа вэ? 20 жил ажил бүтээсэн юм шүү дээ. Үгүй. 20 жил хэдэн кино үзсэн нийт дунджаар. Мэн зүгээр тоглосон шүү дээ. Чи өөрөө яаж чи ничко гэдэг нь өөрөө хэлдэг шүү дээ. За ингээ манай бааж ялцсан. Блог маань. Би хойгаарч ойлгочлоо. Яагаад бабрах шиг бодлоо. Яа тэгж ууч охин арих юм. Хойгаар өөрөө та дандаа өөрсдөө ууж шүү дээ. Шаардлагатай хэцүү байна. За бажал блогийн тэтгэж экос эрүүл мэндээс энэ бамбараа нөгөө цуурахыг хүсэж байгаа усыг хэрэглэх хэрэгтэй. Тий. Тэгэхээр тэрэн дундаа шүллэг нөгөө хотоодын хөтлөлийг хамгийн их зохицуулж байгаа нэг экос эрүүл мэндийн бас энийг уухыг зөвлөе за битэрийн зүгээс. За энэ бол манайхаа энэ PC мод энэ бол пад биш. Яхаар пад л байгаа шүү дээ. Хөрхөн жижиг пад байгаа шүү дээ. Энэ нэр ямар үнэтэй зарагдаж байна одоо? Аа чаас. Юу чи үнэтэй юм. Чи мөнгөөр шууд авчвал очиж PC мод руу ижил байгаа л да. Авчих. Авчих уу? Авчих ямар асуудал. Стас болго тий. Аа тэгвэл бас богоноос өөр бизнес байгаа юм байна. Гоё гоо. Энэ Z Fold-ийн шинэ загвар сая 7 сард нээлттэйсэн. Тэгээ нүүр нь юм гоё болсон. Тэгээ нөгөө ийм нугладаг утасны нэг хувьсэл гэдэг байгаа шинэ хувьсэл гэдэг. Энд чинь тэгтээ хамгааланд Шинж тоо шинж дээ. дөрвийг барьдаг гэсэн байхгүй. Энэ дөрөв харин тий. Энэ тав өөр болчихсон. Тий. Тэгээ энэ ингээд хараа ингээд зураас гарчих юм лээ. А наад чи харин одоо өөр болчихсон. Тийм болохгүй гэж байна. болохгүй гэдэг тий. Даварга юу гарцсан. Айгуу тийм. Гоё гоо. Энд дээр энэ PUBG тоглол алахаар юм лээ. Тийм ээ. Гоё дээ чи. Би боос тий сав. Бид ч гэсэн Тийм ээ тий. бид бүгд Өргөн PUBG гэсэн. тоглож. Яг гоё. Тэгэхээр энэ Fold-ийн утас манайхаа энэ тэгээд нөгөө Samsung дээр энэ чи заавал бүх мөнгөөрөө бас авах гэдэг хэрэг байхгүй шүү. Шууд бүнд яг чи их мөнгөтэй би мэдчихин зүгээр. Зүгээр нөгөө наа чи нөгөө хүмүүс болохоор ямар ч юугүйгээр урсгаагүй лизинг толцсон. Энд юу мөн гоё болчихсон. Гэхдээ нөгөө дөрөв бодвол арай нэмгэн болчих. Тийм бол хамаагүй гоё болцсон байна тий. Чи дөрөв барьдаг гэсэн хамаагүй гоё болцсон. Одоо яг тэгээд Тийм ээ. энэ зүгээр PC модуудыг албасаар зарагдаж байгаа. PC мод бол угаасаа Монголын бүх одоо электрон бараг юу нэг PC модоос авч байгаа. Дээрээс гар утасны юусэн Apple, Huawei, Samsung бүгдээрээ PC мод. Тэгээд албасны газраас авах өөр шүү тийм ээ угаасаа. Асуудал гарлаа, эвдэл гарлаа. Тэр газар дээр очив. Уусаа батлаацсан нь. Батлаацсан. Чи хүнээс гар дээр авчвал тэр хүний олохгүй шүү дээ тийм үстэй. Ер нь бод дүн тийм үстэй. Ер нь бол тий. Тий. Ер нь альбиа малбиус нэг. Албаас л байх хэвээр. Үнгээр голцсон байна. Z Fold. Дээрээс нь Z Flip 5 байгаа. Гарсан байгаа. Дээр бас Ямар төвцөн? хөрх хүнтэй. 4-5 сая байгаах тий. Тий тэр хэвчээ. Би яг үнийн мэдгүй худлаа хэлж болохгүй. Би үнийг хараагүй юм чинь. Гэхдээ тэгтэл тэди дээр энэ шинэ гарсан утаснууд чинь 4-5 саятай л үйждэг. Тэгэхээр чинь тэр хавтана л байгаа тий. Тэр тавцал байгаа хэ. Тэгээд Samsung-ийн наа чи хамгийн өндөр хүчин чадалтай утаснууд шүү дээ. S загварын S нөгөө тэгээд энэ Z Fold эдгээр чинь хамгийн үнэтэй утаснууд байна шүү дээ. Тэгэхээр үнгээр гоё болсон билээ. Та бүхэн PC мод бол бүх төрлийн одоо тэр Samsung-ийн одоо Z Fold, Z Flip 5-ыг та бүхэн PC модоос аваарай гэдэг та бүхэн хэлмээр. За ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж манай өнөөдрийн дугаарт Monterey-ийн Tone-ийн бабар оролцож бүтэн нэрээр нь болж байгаа. Justin Bieber гэдэг. За мань гоо нэвтрүүлгээ хаач ядгаа. За За ингээд өнөөдрийн манай 100 мэдгүй наа. Тийм одоо хоомоо чи. Наа чи за хийдэж би зохиоч 77 дахь дугаар маань ингээд бажи бабар ялалт тэгээ 177 дахь дугаар маань их өндөрлж байна. Өнөөдрийн дугаарт хүрэлцсэн гэр цайхан худлаа үнэн юм ярьсан бажидаа баярлаа. Ялалттай баярлаа. Удахгүй пренслэг эхлэж байна. Хэдлээ сайхан сагсаа тоглоо. Өнөөдөр ярьсан зүйл бол ихэнх нь жоохон мааз байлаа. Тэ бажи. Үгүй би бол яг самаас яг үнэн чинь болсон. Тэр бол үнэн л яриад байгаа Үнэн шүү. яриад байгаа. Мань нь болохоор нэг жоохон тоглосон юм аа. Мэн тийм юм биш ээ. Хагаа битэр зүр тоглосон юм ийг л энэ ярьчихлаа. Гэхдээ бидний нөгөө ярьж байгаа юм гэдэг байгаа. Бидний найзуудыг нөгөө амар маазардаг.
тэрийг тэг үнээр хүлээж одоо манайх одоо хэцүү шүү дээ. Чи тэр юм ярьж штэ. Оо ялтны юм уу тэгдэм үү? Баажин тэгдэм үү гэдэг. Ярьж байгаа бүх юм үсгээд маад штэ. Энийг энэ ойлгоосоо гэж одоо ихтэй 3 жил нэвтрүүлэхдээ 3 жил явж байна. Энийг бас ойлгохоор даа бас тийм. Гоё яаж шүү. За бабруудад орж штэ. Тийм шүү дээ бас манай Жастин Бабр орж штэ. Монгол улсын Жастин Бабр орж ирж байна. Тэгээд нэвтрүүлгийн ивент гэж Craft Cola Ecos UB Hero. За тэгээд Holly Brand-ийн хамт олондоо баярлалаа. За мөн цэник тайлагчдаа баярлалаа. Дараагийн дугаараар ярилцлаа. Баяртай. Баярлалаа.